За сайн байцгаана уу? Өнөөдөр подкастын 2 дугаар дугаар эхэлж байна. Маш сонирхолтой сэдвээр багштайгаа ярилцсан байгаа. Тэгээд маш өргөн гүн гүнзгий нэлийн өргөн том хүрээнд хайрын талаар ярилцлаа. Маш сонирхолтой, маш сонсомжтой дугаар болсон гэж бодож байна. Тэгээд хайр ба түүний төрөл, тэгээд хэрхэн хайрыг өрдөх, мөн дээрээс нь төртэй холбоотой болон багшийн маань бэлэг авьяасын талаар ярилцлаа. Тэгээд та нар маань тоглон сууж таалан сойрох нь. Алтан тав цодрыг уншиж яхад тэгжсэн. Чингис хааныг бол бусдыг л хайрл гэл тэх юм болоо гэсэн чинь хамгийн гол хайрч яг өөрт байгаа шүү. Өөрийгөө хайрл. Итгэлтэн олон байсан ч өөрийнхөө энэ махан биед итэг. Тэгэхээр танихаар ер нь хайр гэж ер нь юу вэ? За. Хайр гэдэг сэдв өөрөө нөө маш том сэдв те. Хайрын тухай ярихлаар хүмүүс нөө их олон хайрыг байдаг л та. Хайруудыг маш олон ялгаж үздэг те. Одоо жишээлбэл өргөтэй хайрлах хайр ч гэдэг юм уу? Аав ээжигээ хайрлах хайр, их нутгаа хайрлах хайр, хувь заяагаа хайрлах бай. Эсвэл ямар нэгэн үн цэнтэй эд зүйлээ хайрлах хайр. Энэ Чингис хаан болоод бусад одоо өвдөөцсөн өнцгөөс ингээ хайрын тухай хайрыг юу боддгийм болоо, ер нь хайрыг юуж томьёолдгийм болоо гэхэлэр бидний нэг хайрын тухай бол дэндүү ядмаг байдгийм байна гэж ойлгосон. Тэгээд тэдний хувьд бол одоо жишээл мөнх хөх тэнгэрийг хайрл гэдэг одоо зүйл байна л да. Тэгэхээр хүн гэдэг амтан бодож байна л да. Яаж мөнх тэнгэрийг хайрлах юм? Мөнх тэнгэрийг хайрлна гэж одоо юу гэсэн. За би мөнх тэнгэрт хайртай гэдэг нэг сүргдэг ч юм уу. Эсвэл нэг мөрөг зэлбэрдэг ч юм уу. Эсвэл хараад нэг гайх агуу тийм том ууж морон заг хараад биширж байгаагаа хайр энэ гэдэг ч юм уу. Тэгж бодоод байна л да. Бас нэг талаасаа тэр зүг бах те. Нөгөө талаасаа болохоор ихтлхийгээ хайр гэдэг зарчмыг бас өгдүүд яриад байдаг. Тэгэхээр нөгөө хүн одоо энэ цагт хүн бид яг ихтлхийгээ хайраа бас сайн томьёолж чадаагүй. Өстө дэлхий одоо юу гэдэг дэлхийг зэндээ тэрвэрэд гэл ингээл дууцл байж гэдэг. Тэгээд яг дэлхийг хайрлаж байгаа гэхээр биднийг хайрлаж бас мэддэггүй. Яаж хайрлахаач мэддэг. Хайрлна гэж юу хэлээд байгаа. Угаасаа дэлхийдээ би хайртай штэ гэдэг ингэсэрнэ. Мэдээж нөгөө дэлхийдээ хайр гүн тийм илэрлүүд бас их гаргаж байгаа те өвдөөцсөн гэдэг нөгөө өндөр тийм сатгуунтай хүмүүсийн зүгээс тэгээд бас ингээд өөр бас нэг юм хэлгэлтэй бүр хамгийн үнцэнтэй зүйл хамгийн хайрлахар зүйл бидний үс та нар штэ гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр бид нар авгад биднийг ингээ аюу хайрлаж ингээд бас баясаад штэ. Гэтэл яа биднийг бүр тэгтлээ илүү өндөрт ингээ хайрлаад хамгийн амин хайр буюу хайрлуул зохих зүйл чинь миний энэ махан биетээ одоо жишээлбэл те миний энэ махан биетээ улаач үр чимнэ гэдэг ингээ бас тийм хүн ингээ хэлдэг байхгүй. Тэгэл тэгж ярьж байхдаа ингээ үнэхээр их тэр агуу хайр гарч байгаа нь мэдрэгддэг. Тэгээд энэ хөлтөөс ингээ дүгнээс үрдээ ингээ юу гэж бас ойлгох ёстой юм болоо гэдгийг одоо сүүлийн үед ойлгож байгаа хэлэхэд бидний би өөрөө юу юм бэ лээ. Одоо судалгаа хийж авч штеп. Тэгэхэд бидний би өөрөө энэ орчлон ертөнцийн жижигрүүлсэн хувилбар байна. Тэгэхээр бидний би дээр энэ огторгууд байгаа бүх од эргэсийн амин холбоосууд байна. Амин холбоос гэдэг үгс нэг амин гэдэг зүйлийг оршин тогтоон байгаа тэр амин эрчмийн урсгалууд бидний бие дээр жишээлбэл нүдэн дээр ирж тийм за одоо тархин дээр ирж зүрхэн дээр ирж ингэж холбогдож байгаагаараа бид яг нэг тэгэл энэ хуруу гар хөл бүгд л холбогдож байна. Энэ утгаараа нэг за бидний жижигрүүлсэн холбор гэдэг нь багхгүй. Тэрнээс биш орчин үсэнд бидний бид байгаа гэдэг бурхтын одоо сургуулиуд байна шүү дээ. Тэр мөр нь яа харахгүй л одоо тийм байна. Жишээлбэл би өөрөө одоо энд сууж байхдаа нарны амьтай буюу цөмтэй маш гүн холбоостой орж байна. Зүрхний угаараа жишээлбэл зүрх доош харсан бундан зүрхний үзүүрээр буй толгоо
би энд сууж байхдаа миний аюулхай гэдэг эрхтэн энэ огторгон амин одтой холбоотой байна. Алтан гац одтой буюу алтан гац одыг тойрон байгаа бусад амин одтой маш нарийн холбоотой аюулхаараа холбогдож штеп. Тэгэнгүүт за би ингээд сууж байхдаа 13 алтай анх уус гэдэг байгаа энэ дэлхийд нэг анхны амийг бүтээхэд гэдэг юм уу тэр өөрийнхөө мөнх цаст хайрхтын үлгий тэр мөнх цэвдэг тэр мөсөн голуудынхаа айс авд амин эрчмүүдийг өөр дээрээ тосч авдаг тэр орон зай жишээлбэл 13 алтай маань амины 13 амин алтай гэж хэлдэг тийм. Тэр бид нартай ингээ өвчрөн дээр холбоотой байна л да. Тэр утгаар нь бид өөрөө амьтаа бүтээл тэгэхэд огторгой ертөнцийн бүх амин эрчим амин галууд бүгдээрээ нэгдэн нийлэлтэй хүний бидээр дамжаад их дэлхий дээр тарахад их дэлхийгээс буцаж хүний биеэр одоо дамжих яг хүний бие их дэлхийгээс тасж аваад буцаж амин оршихоор ам байгаа тэр орон зай болон нарны амир оддын амир холбогдоод байна. Тэгээд энэ утгаараа бид өөртөө тэр өвдгийн хувьд амин үр буюу биднийг хайрласныхаа хэмжээгээр дэлхийг хайрлаж идэг юм байна. Биднийг хайрлаж байгаа тэр хайрнттай тэргүй бид нар чинь өөрөө тэр амин булгийн эрчим дундаа хөврөө дэлхийтэйгээ амин холбоотой огторгуйсантайгаа амин холбоотой байх тусам үр удмаа гэдэг юм одоо биднийг хичнээн хайрлах тусам тэр ундарсан их хайр биднаар дамжаад дэлхийг хайрлах хайр болоод огторгуй ертөнцөс тарахтаа бүх тэнгэрийг хайрлах тэр агуу хүч болж явдаг юм байна. Тэг хүн бид тийм нэг хайрын бүтээлэл юм байна. Тэр утгаар тэрнээс биш за өнөөдөр нэг хүүхдтэй болъё гэж бодож олоод хүүхд төрүүлсэн. Тэгээд тэр төрүүлсэн хүүхдэд хайрлаж байгаа хайр нь мэдээж хайрын агуу том хэлбэр мөн ч гэсэн тэр үгдээсийн утгаар яриад байгаа тэр амин хайрын болог та нар минь алга үрсмэн гэдгийг яг ингээд гүн утгаар нь холбож нэг тэгж ойлгосон нь баг байсан юм шиг санагдсан зүгээр яхаа өөртөө ойлгоод ирсэн болохоор тэгж ярьж байгаа шүү. Тэгэхээр Чингис хаан хэлэлгүй яхав эцсийн дүндээ тэгээд энэ огторгой мөнх тэнгэрийг хайрлахын тулд эцэг өвгдөө хайрлахын тулд ихтгэгээ хайрлахын тулд үр удмаа хайрлахын тулд би өөрийгөө хайрлах хэрэгтэй юм. Тэгээ надаас ингээд хайр ундрахад би өөрийгөө тийм агуу зүйлийн бүтээл юм байна. Би надаас хайр гэдэг юм уу тэр амин галан эрчим ингээд оргилж үйжиж гал ариун байх хэрэгтэй тийм үү. Тэр ариун байх гал миний биеэр дамжиж идэг юм байна. Бүр дамжихдаа хамгийн ариун байх тэр амин гал нь бидний биеэр дамжиж юм байна. Тэр энэ амин галыг дамжуулж байгаа би өөрөө энэ галыг ариун байлгахын хэрээр би өөрөө галтай төлтэй миний амнаас бат бөх байхаас гадна их дэлхийн минь одоо галан эрчмээр дутхгүй огторгуй ертөнцийн амин эрчмээр дутхгүй байх юм байна. Тэр хэрээр нөө амтай бүхэн дэлгээд бүх юм ингээ сайхан ингээд өнгөтэй үзэмжтэй гэдэг юм амар амгалан байх юм байна гэд. Эр үндсийг л одоо таньсны үндсэн дээрээс өөрийгөө хайрлах одоо хайр гэж юу юм бэ? Ягаад Чингис хаан өөрийгөө ингээд өөрийгөө хайрлах хэрэгтэй гэдгийг ингээд утгыг ойлгож байгаа хгүй. Тийм учраас хүн болгон өөрийгөө хайрлахын тулд яг ядчил одоо зөв хооллохоос эхлээд зөв үг хэл сэтгэлтэй байхаас эхлээд зөв үйлдэлтэй байхаас эхлээд явчихж байна. Хэрвээ нэг миний одоо зүрхнээс гарч байгаа, миний аюулхаанаас гарч байгаа, өвчүүнээс гарч байгаа энэ одоо үг үйлдэл бүхэн өөрөө ингээд ямар нэгэн ингээд сөрөг одоо бидний цаг ойлголтоор сөрөг эрчим тэхэр нөгөө галыг бөхөөхөр унтраахаар хүний урмыг хугалахаар хүний дотоод гал унтарч байгаа шүү дээ. Тэр хүмүүс одоо асж байгаа гал дээр усыг хэрэг нэмээс салхи ингээд яадаг ч юм уу шуурхлаа ингээд унтарчдаг шиг тийм байлгаж болохгүй юм байна. Тийм учраас нөгөө өөрийгөө хайрлахын тулд эхлээд өөрийгөө хайрлахын зүйтэй бай. Өөрийгөө хайрласнараа чи яаж вэ? Будмаа хайрлаж гин, өөр хүүхдээ ихтлэгээ хайрлаж гин, мөнх хөх тэнгэрээ гэдэг ч юм уу. Тэр утгаар тэр Чингис хаан хэлсэн юм байлээ. Тэгэхээр Чингис хааны хэлсэн туйлын зүв байлээ. Харин гэхдээ хүн бид өөртөө яагаад өөрийгөө хайрлах учрыг л зөв ойлгох хэрэгтэй. Яагаад чи өөрийгөө хайрлах хэрэгтэй юм бэ? Тэгэхээр яагаад өөрийгөө хайрлах юм бэ гэдэг нь ойлгочихлоо шүү дээ. Чи чамаас хайрын гэрэл асууж амин гэрэл эрчим одоо төгөж дамжиж байгаа учраас чи тэр галыг унтраахгүй байх хэрэгтэй. Тэр дамжиж байгаа ариун гал гэдэг нь тэр амин гал ам тээж байгаа тэр ариун галыг чи өргөлж одоо юу гэдгийг жоохон өрдөж те дотроосоо гэрэлт мэгээгээ сасруул тэр хайрыг урсгахтаа дунд нь ингээд сэвтэхгүй бохирдуулахгүй тэр судлал сувгийг нарийсахгүйгээр дандаа сайхан гэрэл гэгээ бүтэн дамжуулаад явж явах юм бол
чиний баг хүн болдорсон бас нэг үүрэгт хэрэгэж хэлэх гээд байгаа байхгүй юу. Тэр хайрыг тэгж Чингис хааны тайлсан өнцгнөөс нь би зөвхөн чадан ядан тайлбарлахыг хичээлээ шүү дээ. Яагаад гэдэг юунд л хариулах гэж хичээлээ. Бид нар энэ амьдралаа чим айгу үнгүй зүгээр л төрцөн ингээл нэг тийм үнгүй ингээд л байждаг. Яг үнгүүдүүлсэн юм байна л гэж энэ бол юм гэж харсан. Тэгтэл асар их энэ бие махбодыг их юм болж иж юу нь бол төрдөм байна гэдээ одоо яг энэ өргөөн дээр байгаа сургалтуудаас мэдэж авч байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүсээс их тийм өнгөцгөн ойлголттой юм болов. Бид нар их өнгөцгөн ойлголттой байсан байх л гэж л хараад байгаа. Яг нэг өнгөцгөн ойлголттой байсныг буруу яг ерөнхий донд нэг юм л байна л да. Зөв шинжлэх ухааны хөгжил чинь тийм байлаа шүү дээ. Бэлэг ертөнц буюу нөө мөн чанарын танин мэдэх үе. Мөн чанарын ухааныг хааж ээжэж хаагаад шинж чанарын ухааныг одоо дэлгэрүүллээ шүү дээ. Арга ертөнцийн шинжлэх ухааныг те шинжлэх ухааныг дэлгэрүүллээ шүү дээ. Шинж чанарын ухааныг. Тэгэхээр нэг хүмүүс шинж чанар талаас нь нэмийг харна шүү дээ. Энэ гурвалжин байна, энэ дөрвөлжин байна, энэ ногоон байна, энэ цагаан байна гэдэг ч юм уу те. Энэ төмөр байна, энэ одоо мод байна гэдэг. Ингээд өнгөс талаас нь энэ шинж талаас нь хардаг шинжлэх ухааны хөгжил чинь биднийг тийм болгоцсон байгаа шүү дээ. Хүн өөрөө байжснаа гинт өнгөцгөн хардаг бас болоогүй чинь 3-400 жилийн туршид ингээд ачаал тэгэл хүний мөн чанарын төвшөндөө мэдрээд гаргаад ирсэн дотоод ертөнцөөс уудлаад гаргаад ирсэн тэр амин чанарын төвшөндөө ингээд уудлаад гаргаад ирсэн тэр мэдрэмж тийм үү тэр сэрхүүгээр дамжиж ирж байгаа тэр хэлэмжүүдийг ярихлаар тэрийг чинь хүлээн зөвшөхгүй шинжлэх ухаанаар батлагдаагүй юм битгий яриа те гэдэг ч юм уу эсвэл наатаа шинжлэх ухаанаар баталж гээд ингээд ахлаар нэг миний мэдэрсэн зүйл надад ингээд миний сэтгэл зүрхэн ингээд зүрхнээс ундарч гарч ирсэн тэр мэдрэмж тэр одоо сэрэмж тэр зөмбөлөг нотлогдохгүй болохоор би яаж нотлохтой гэсэр байгаа дарчиж штэ одоо гэдгийг хүлэн зөвшөөрүүлж чадахгүй болохоор хүн аяндаа ингээд тэр байдалч алдагдаад тэгэхээр нэг маасаараа хүндрэлт нийтээрээ шахуу энэ нэг шинжлэх ухаанда хүлэгдээд баригдаад эхлэнгүүт юм өнгөц хандаад эхэллээ те. Тэгэхээр нэг одоо хайрынхаа үнцнийг чсэн одоо нэг үнэхээр чи надад хайртай бол чи миний хүсэж байгаа тийм мэг авч гэдэг зүйл нь одоо үнэхээр одоо юу болцол тавиад. Тэр хайраа одоо батлахын тулд одоо би хүүхдтэй хайртайгаа батлахын тулд хүүхдээ эрх зургаараа байлгаж байна. Хүүхдээ хайртайгаа илэрхийлэх гээд гой сайхан юм авч өмсгөж байна. Хүүхдээ хайраа илэрхийлэх гээд одоо үн цэнтэй зүйлийг авч өгöd. Ингээд нөгөө нэг хүүхдээ бас нөгөө нэг одоо нэг оюун санааны үнэт зүйл гэдэг юм сэтгэл зүрхний үнэт зүйл гэдэг юм дотоод үнэт зүйл мөн чанарын үнэт зүйлийг таних нэмлэхээ хүндлэхгүй материалын ертөнцийн үнэт зүйлийг материалын зүйлийг ингээд шүтдэг болгоод бас бид нар хайрын үнцийг ингээд эд материалтай холбоомжтой ингээд дотоод сэтгэлийн одоо хайр гэдэг зүйл үр зүрхнээс унран гардаг тэр хайр гэдэг зүйлээ бас их тийм туршаад байна л да тий. Яг тэр нь ингээ язгуураасаа хүнд байж лээ хүн болгонд байж лээ. Гэхдээ нэг нийтээрээ тэр үнэт зүйлсээ нэг тоохгүй байгаа учраас хайрын үнэлэмжийг ч гэсэн өөр зүйлээр тавиад эхлэхэр чинь бүгдээрээ нэг жоохон төсөөлөл гэдэг юм ачууд л гэдэг байна. Ажиглагтаад байгаа шүү энэ бол. Ер нь бол ажиглаад эхэлчлээ. Нэлээд ажиглагдчихжээ шүү дээ тий. За эхийн хайртай холбоотой одоо ийм сөрөг итгэл үнэмшил юм уу эхийн хайр дутагдсан юм уу ихтэй холбоотой харилцаа юм уу байхад амьдралд ер нь ямар асуудлууд гардаг вэ? Яаж одоо энийг сайжруулах вэ? За нэгдүгээр ингэж хэлээ. Эхийн гомдоос хизээч сайн явдаггүй. Энэ бол би зүгээр л одоо ингэ зүгээр өрөө олгож хэлж байгаа биш байхгүй да. Нэг нэг ухаантай эрдэмтэн хэлцүүгийг би давтж хэлж байгаа биш. Үнэхэрийн амьдрал дээр ижив бурхтаа гомдооч гсэн тэдрийг асарт тооглоогүй нэг ач буйныг хариулаад гүйүүлэхэ бай. Гэхэд нэг сэтгэлийн амар амгалан байлгана гэдэг чинь өөр хэрэг байхгүй юу? Тийм тохиол ер нь бол ижигээ амар амгалан байлгасан хүн л бүсгүй хүний одоо хүний заавал бүсгүй халбгүй илүү нэг эмэгтэйчүүдээр бас муугаад байдаг бүсгүй хүний тэгш чавл хизээч идэлдэггүй. За тэгтэл зарим хүмүүс ингэж юм те. Үгүй манай ээж угаасаа л тийм мөчөд. Манай ээж аян муу хүн байхгүй. Намайг тэгж ингэж заваас намайг ингэж
Асраагүй, хайрлаагүй одоо орхисон яасан гэдэг тийм юмнууд ингээ гарналдаа тэгээ би ээжтэй гомдоод байна. Тэгэхээр уг нь бол хүн одоо нэг дахиад л байгаа гүн ухаан талаас гэдэг юм уу том харж ярил л да, том зургаар харж ярив. Тэгэхэд бол нэг чи ямар хувь тавилантай байсан мэдэхгүй шүү дээ. Чиний өмнөх насны амьдрал дундаа чи ямар өөрөө алдаа оноо хийчихсэн болоо нэгдүгээрт тийм үү. Энэ наснда тухайн тэр ээж аавын, тухайн тэр ээжийн үр болсон яасан. Хамгийн гол нь ингэдэг байхгүй да тий. За энэ нөхрийг хүн болгоод төрүүлээ. За хин дуртай хинийхэн чамаагүй гэсэн дараа төр гэж шийддэггүй. Хизээч тийм байдаггүй. Тухайн сүнс хэний удам тарьялагдчих явсан. Урд нь одоо өнөөдөр аав ээж нь хэн бэ? Тухайн үр өөрөө ямар вэ гэдэг. Хүмүүд аавын өвлийн үр, ээжийн өвлийн үр, тухайн хүний өвлийн үр гурав нэгдэж жагаад ижил төстэй шин чанараа нэг ижил нөө ухаарл авах. Тэр зүй тогтлынхын дагуу нэг хоёрдугаар дээрэс нь тухайн хүн чинь өөр нэг эрчимтэй бай. Тухайн хүний сүнс энергийн би тодорхой одоо юу гэдгийг улбар шарганы эрчмийн давмгайсан тийм сүнс байлаа. Махан сүнс. Тэгэхээр тийм сүнсийг хүүхдийг тэхийн тулд одоо юу гэдэг шал харшлах жилтэй ээж хүн хизээш тэрийг гидсэндээ тэхгүй байхгүй. Тэгэхээр тэр төрлийн эрчимтэй байна гэдэг нь нэг талаасаа ижил эрчимтэй байна, нөгөө талаасаа удам гэдэг юм ямар нэгэн цусны ижилхэн одоо энэ цагийн югаар одоо 1-р, 2-р бүлгийн, 3-р бүлгийн цус гэдэг шиг эрчим заавал ижил хэм байх ёстой. Тэгжээж ихэнх хөвлөд тэр харшилдахгүй, уруулдахгүйгээр тэр хүн болтурна гэдэг чинь ингээд явахын цаана юу байдаг вэ гэхээр хин хинийх нь үйл байдаг. Хин хинийх нь үйл. Ямар үлийн үрээр чи одоо тэр одоо таархан гэдэг ээжийн хөвгт бол төрсөн юм бэ? Эсвэл урд наснда өөрөө ямар гээчийн зүйлийг ухаараагүй таниагүй алдснаасаа болоод энэ наснда тийм хувь тавилан туулах гэж чи тэр ээжийн үр бол төрсөн юм бэ гэдэг том өнцгөөс харж ээж сая ээжтэй гомдохгүй гэдэг тухай ойлгох хэрэгтэй байхгүй юу? Тэгэд чинь тэгж том өнцгөөс харахгүйгээр шууд ирээд энэ нэстэ миний ээж намайг тэгсэн ингэсэнгээ гомдох юм бол уучлаарай. Тийм биш. Хувь тавилангийн чинь зураг тэнд шал өөр зурагдсан. Тэгээ харин магадгүй тэр туулсан зүйлээрээ чи юу ухаарах хэвтэй. Их хүн үрээд дутуу хайрлал юм гэдэг. Тийм үү? Эсвэл их хүн одоо нэг их хүнийхээ үргийг биелүүлж чадахгүй бол та юу тохиолдсон бэ гэдгийг чиний туулсан амьдрал чамд сургамж болж ухаарл болж туршлага болж ирээд чи тэрийг засахын төлөө чиний үр хөвгүүд тийм зүйлийг битгий үзээсэй гэхин төлөө эсвэл чи өөрөө тэр нөө ухаарлан аваад өмнөх насны алдаа гэмээн ухаарад ингээ зөв сайхан ижий болох тэр зүйлийг л олгохын тулд магадгүй чамайг илүү ухаантай болгохын тулд илүү хаттай илүү их хайрын эзэн болгохын тулд илүү их нэг уучлалт сургахын тулд өршөөнхий болгохын тулд энэрэнгүй нинжин байлгахын тулд тэр бүх тохиолдож байгаа зүйлийг хүлээж авах юм бол ээжтэй гомдно гэдэг ойлголт хизээч байхгүй бол нэгдүгээр хоёрдугаарт их үрийн тэр торгон нандин хэлэхээ тасрах юм бол хамгийн том нүгэл тооцогддог. Бүр хамгийн том нүгэл хэлэнцэд тооцогдно. Ээжийгээ хайрлаж чадахгүй хүн өөр хэнийг ч хайрлаж чадахгүй гэж үздэг. Хамгийн гол нь яагаад гэвэл ээжээс ундарсан тэр ээж чинь цаана ингээд үеийн эмэгдүүд нь байгаа. Эмээн байгаа, ээж буураа гэж явсараад тэр олон ээжүүд торгон хэлхээсээр ямар ч байсан 10 сар хөвлөдөө тэгээд ангир урган өсгөөл ингээд тэр одоо удмын хэлхий ирцэн биш үү? Тэгэхэд тэр нандин тэр удамд чинь ухаантай сайхан эжинэрч байгаа, эмэгдүүдч байгаа, алдар хүндтэй сайхан одоо буурайнууд ч байгаа штэ. Тэр нандин хэлхий эжигээр дамжиж цусаар дамжиж угаасан удамд ирж байгаа. Тэгэхэд тэр сайхан олон чанарууд ирэх боломжийг чи ээжтэй гомцноор хаадаг. Тэр хэмжээгээр чи нэг одоо үеийн одоо сайхан эжийн чамд чиний нэг үрийн заяаг тэтгэж гэдэг юм уу, ханийн заяаг ивэж гэдэг юм уу, ажиргалын заяаг чинь ивэж гэдэг юм уу, эсвэл эд баялагын чинь заяаг ивэж, оюуны чинь заяаг ивэж ингэж холбогддог байхгүй 9 үеийн ижи холбогдохдоо чи тэндэрээс хэлхийгээ тасалчаад чи яаж буянтай явах юм, чи яаж амар амгалан амьдрах юм, чи яаж бүтэн одоо элэг бүтэн амьдрах юм, чи яаж одоо хүсэл мөрөөдөлтэй галтай төлтэй амьдрах тэр хэлхээ тасарчдаг учраас ээжтэй хизээч гомдож болохгүй гэж ярьдаг. Утга нь тэр байхгүй. Гэтэ хизээч гомдож болохгүй гэдэг. Тэгээ тэр нь зөвхөн нэг 10 сар тээсэн учраас нь чи гомдох ёсгүй гэдэг биш.
Тэр мэдээж гэхдээ асар их буян штэ хүнийг ингээд бүхэл бүтнийг бүрийг ингээд хэвлэдээ тэрчээд ингээд эрүүл сарвал гэдэг юм уу амьд ингээд төрүүлээд ингээд өсгөнөө гэдэг чинь тэгээ өчнөө шинэ хонорыг хасна гэдэг чинь айгүй том буян штэ. Гэтэ зарим хүмүүс тэгжлээдэг. Намайг төрүүлэнгүү тайцсан. Чи яагаад тэм тавилан туулж байгааг л ухаарах хэрэгтэй. Магадгүй чи урд наснда хүүхдэд төрүүлээ хайцсан билүү? Хэн мэддэг юм бэ? Тэгэл чи тэрийг үзэж байгаа ч юм. Ер нь бол тийм л байдаг. Эзэн ш нэг хувь зайны эздүүд сохор байдаггүй бүр маш одоо нэг энэ цагт нэг шүүх цагдаагийн нэг ингэдэж штэ. Дээд шүүхийн хамгийн одоо нэг шудраг зарчимчтай хуулийн одоо өгүүлнээс маш сайн мэддэг хэвээр нэрэ. Хизээч хүний хэлмэгдүүлэхгүй гэл ингээл төмөн нүдтэй гэл тэгж штэ хэвээр төрийн мэлмийн төм одоо нүд тэрэн шиг тэрнээс хичнээн дахин мундаг хүмүүс хүний хувь тавилан зургаад аваад шинжээд үнэлээд хянаад тэгээд тэрэн тохирсон одоо хувь тавилан оноогоос програм тэг хөтөлбөр оноогоод үйл өөрийн хөтөлбөрийг оноогоод үйл өөрийн гэгэрлийн хөтөлбөрийг оноогоод туулын хөтөлбөрийг оноогоод ингээд суугаад тэгээд үргэлж хянжээдэг учраас тэр бол нөгөө нэг ямар нэгэн хуудуутай алдаатай байх үндэсгүй байхгүй. Тэгэхээр маш том өнцгөөс нь л харна. Аавтай холбоотой жаргахгүй гэдгийг би бүр дахиад хэлье. Яагаад гэвэл манай дээр ингээд зөндөө хүмүүс ирдэг л дээ. Би нэг жишээг бол аюу тод ингээд тогтоож авд үзснээ л хэлье. Тэр их ч нөгөө нэг юу яасан байхгүй. Нэг хүүхдтэй юм да хоёр хүүхдтэй ч үлээ байсан. Тэгээ өөрөө нэг эрэгтэй дүүтэй байлуу да. Тэгээд ирээд нэлээд гомдцсан ирсэн. Тэгээд хөөгд үзсэн чинь ижи тэнгэрийн гисгэлтэй байсан байхгүй. Тэгээд та ч ижи тэнгэрийн гисгэлтэй юм байна штэ. Ижигаа заваас ижигаа гомдоосон юм байна штэ. Гомдоосон. Би ээжээ гомдоосон угаасаа. Яагаад гэвэл ингээд манай ээж ингээд Оросд сургалт төгссөн гэнэ л дээ мундаг. Тэгээд зах зээлийн нийгмийн үед ингээд нэг хэцүү байсан үед ингээд бүх хүмүүс л гэр оноо зараал ингээд арилжаа намаа гэл өсөж гэл бас ч амьдралын төлөө тэгж явж байгаа штэ. Тэрнээс энэ байр саваа алдчихъя гэж аваа. Тэгээд нэг намаа хийж аваад гэр оронгоо болцсон юм байна л да. Тэгэл насаараа нэг юу яагаад байр савгүй өртөө ширтээ тэгж хэзүүдж явж байгаа. Тэгээд сүлд нь нөгөө тэр айлын том охин болохоор юу яасан юм шиг байна. Байрны лизингтэй одоо тэгэл байр мараар түрээслээ ингэж явж байгаа сүлд нь арай гэж байраал тэгэл ээж нь нөгөө биеийн муудаал тэгэл нөгөө байрааныхаа түрээсийг төлж чадахгүй лизингээс төлж чадахгүй болсон юм яасан тэгэнгүүт тэр охин хүүхэн өөрөө тэр ихчүүдээ өөрөө төлж мөлөөл тэгэл дүүмөнөр өсгсөн гэдэг нэг тиймэрхүү сони юм яриад тийм учраас би ээжээ үзэн яддаг. Тэгээ аав нь болохоор тэр ээжээс өмнө асарсан юм шиг байна. Миний аав ч гэсэн тэгж эрт нас шалтгаан манай ээжээс суусан. Тэгээ би ээжээ ингээ бүр өвчтэй байхад нь очиод миний ээж яг өгөхөөс өмнө очиод би ээжтэй бүр хамгийн хатуу үг хэлчихсэн гэж ярьсан байхгүй. Тэгээд тэр хүн ирсэн чинь нэг хөлөө хоёр охинтой ч үлээ тэгсэн чинь хүүхдүүд нөгөөг нь юусаа хайрладаг. Дээрээс нь ганц ингээ дөхөж үлдсэн нэг дүүтэйг басмаха тэр нь тэгсэн чинь бүр амар хайрхуудаг. Тэгээд ирээд үзүүлээд би зөндөө гандан номоор ингээ явлаа тэгээд бүү та тийм биш дээ гэж хэлээд тэгсэн. Тэгээд яг хуу таниулж байгаа байхгүй. Таны ингээ амьдарч байгаа бүх шалтгаан чинь та ээжийгаа зөвхөн ээжийгаа гомдоож ээжийгаа асаж харих ээжийгаа ойлуулж гэж буруутгаснаас болжээ. Ингэж болдгоо ийм юм учиртай гэдэг ингээд нэлээд тайлбарлаад тэр чинь тэгэл голтой хүн л юм чинь тий. Тэгэл их ингээ манай сургалтууд хамрагдаал заслууд хамрагдаа тэрх юм ойлгоод тэгээд дараа нь нэг хурж ирсэн. Сарын дараа л 2 сарын дараа амар өнгө орцсон гэжсэн. Ингээ гэрэл цацарсан бүгд ирсэн. Би их юм ойлгосон. Нэрээ миний буруу байж. Тэгээд тэр хүн гэмшсэн. Гэмшээд ээжээсээ өршөөл ирээд. Тэгээд тэр торгон холбоос бөхлөгдөөд. Тэгэнгүүт тэр ээжээр тэр ээжтэй ээжигээ гомдоосон. Тэр нүг айхтар хатуу хэлж ээжигээ нас барахтан ч буйнын сайн хийгээгүй. Тэр айхтар хатуу зүйл болмаас дээр нь ба бүх эмэгдүүд тэр үрдээ гомдож байгаа байхгүй юу? Тэрний чинь цаана тэр ээжийг өмгөөлөх дахиад инженер нэмэгдэнд байж л байгаа шүү дээ. Тэр утгаараа нэг юу байгаа. Тэгээ мань хүний нэг торгон холбоос халаад жоохон зөндөн тэнгэрээс нь хайцсан чинь хайгуух зовлон туулаад тэгээ өөрөх нь үр хүүхдүүд нь бүх амьдралаа зориулсан үр хүүхдүүд нь өөрөг нь сайхан охтууд нь байхаа. Өөрөг нь тоохгүй байна. Бүр хөрш тугаад. Тэгсэн чинь тэр буцаж тэр нь аягүй гой сэргээд тэг бүр гэрэл цацарч ирж байгаа. Тийм учиртай. Тэр хизээч бас ухаарсан байна тий.
Тэр ухаарснаасаа болоод хамгийн гол нь тэр холбоос эргэж сэргсэн. Тэгээ бид нар ижид тэнгэрийн засал хийж өгсөн. Өөрөө тэр засал дунд сургалтанд хомрогдохдоо маш их зүйл ухаараад уйлаад маш ихээр уйлж гимшээ. Тийм тэгээд гимшээд өршөөд ирээд ингэж яваа. Тэгээд тэр торгон холбоос эргээд өнгөд нөгөө ээж нар нүрээ буруулсан байсан ээж нар ивэдэ миний охин гээд нөгөө ингээл бүх сайхан юм жиглээд өнгөт нөгөө ээжээс болоод тасарсан байсан үрсийг нь охтуудынх нь ээжи тэнгэрээсээ буюу эмэгдээсээ салсан холбоос нь сэргээд эхлэнгүүт охтууд нь бас эргээр хандаад охтууд нь хүн амттай суухгүй байна миний охтуудтай бас ингээл тэд нар бас их одоо 40 мөч хүрч байгаа тэгсэн юм ингээд хүн амттай суухгүй сайхан босролтой болсон юм одоо ингээд сүулдэ бүхний буруу намайг болгоод байна гэж ирсэн баг. Тэгээд дараа нь бүх юм хэмдэ орцсон ингээд дүүмөн арх ухаа болцсон ингээд ирж байгаа хгүй. Тэгэхээр ийм тавилан маш олон хүнд болж байгаа. Манай дээр ингээд ирж үзүүлдэг 7 хоногт ингээд хүн үзүүлэхэд нэгээс хоёр хүн заавал ижидийн хэсгэлтэй гарч байна. Үр тэнгэр эцэг тэнгэрийн хэсгэл бас гэж яригддаг. Чи аавыгаа гомдоосон бол. Чи аавыгаа ажилд хүндлээгүй бол. Дээдлээгүй бол. Дахиад эцэг тэнгэр гэдэг буюу тэнгэргээ бид нар нэлээд штэ ягаад бол тэнд суугаад байгаа учраас бидний дэргэд ингээд олон ингээ аауд зэрэгцээ суучаагүй олон ээжүүд зэрэгцээ суучаагүй байна тийм үү. Тэнд бид нар харагдахгүй байгаа нь сүнснийхээ ертөнцийн тэд өчнөө ингээ тараас суудсан байгаа учраас тэнгэрт байгаа гэдэг утгаар эцэг тэнгэргээ нэлээд байгаа хгүй. Гэхдээ миний аавын цаана миний аавын аавууд ирээдлээ байж байгаа. Бүгдээр л одоо 200 настай байсан ч 250 настай аав нь аавынх нь 200 настай хүн хүүхдэл өрнө л байхгүй. 200 настай аавын дараагийн хүүхд одоо 100 настай өрнө л байхгүй. Ингэж явсаар хагаад миний аавын чинь цаана хэдэн үеийнх нь 13 үеийнх нь аавд байж. Тэгээд тэд нар чинь бүгдээрээ нөгөө нэг өрийнхөө заяаг тэгшлэх гээд эцэг хүний ноён нуруу одоо юу гэдэг хайр хүндэтгэл одоо бүх юмыг ингээд тэгшлээд өрүүд минь нэлэг бүтэн байлгах хар муу юмнаас хамгаалах гээд ингээд хүл хагслаас хамгаалах гээд ингээд тэд нар чадан ядан зүтгэж. Тэгэхэд аваачаад эцгээ гомдооч юм бол дахиад энэ эцгийн торгон хэлгээ бас байхгүй болчихдог. Эцэгтэй бид нар ямар хэлгээд адилхан хүн хэлгээд чинь. Ганц ээж үүж төрүүлээгүй шүү. Аав ээж хоёр бэж ижил тэр үр хүүхэд бий болсон. Тэр үр хүүхэд байхдаа эхийн алтан савнд бий болсон ч гэсэн торгон нандин хэлгээ тэр амин булын хэлхээнд хүүгээрээ л дамжиж оршдог. Тэгээл дахиад аа буюу эцэг тэнгэрээс буюу аав нараас нь өгөх хөв шиг тухайн хүн таагдчих. Дахиад зов. Ийм л зөв тогтол ийм л тавилан байд. Энэ бол одоо яагаад хүн ингээд заа шиг сонин юм ярих сонсохгүй гихшнээ сонсохгүй гэж хээ бүгсэн ч энэ бол жам. Энэ бол энэ ертөнцийн хууль, энэ хүний ертөнцийн хууль учраас бэжлээд. Бид нар одоо юу гэдгийг за жолоочийн дүрм гэж байхгүй. Миний хувьдлаа байхгүй шүү гингүүтээ машинаа бариад жолооны дүрм тавихгүй зөрчөөд тавих юм бол замын цаг дээрээ зогсоно шүү дээ. Байдаг л байхгүй. Тэрнтэй адилхан одоо юу гэдгийг та тийм юм сонсч яадаг байдаг ч юм уу бодлаа чи би л мэдэхгүй явъя. Ёр мэдэхгүй ёс мэдэхгүй ёр халтахгүй. Гээ явхан уучлаарай чи ёр мэдэхгүй байх чинь ёсыг чамд сануулж идэг. Ёр мэдэхгүй ёс халтахгүй гэд ёс мэдэхгүй ёр халтахгүй гэж шинэ. Манжин хаах хийсэн харж чадах шүү. Хууль дүрмийгаа хүндэлдэггүй их цаазаа мэддэггүй байлгахын тулд монголчуудад юу их вэ? Зан заншлаа гэлгэхийн тулд ямар зүйл хийчүүл эдрийг мунхаг болгочих вэ? Тэгж гаргасан зүйл шүү. Тэгээд бүгдээрээ яа ёс мэдэхгүй юм чинь надад ёр халтахгүй. Ёс мэдэхгүй байцсан ёр байтгай зүйл халддаг. Зөвхөн тусам ойртдаг юм тий. Байгаа учраас байгаагаа үргэлж сануулж оршино. Тий байгаа хууль дүрм гэдэг юм уу ёс гэдэг зөв тогтол гэдэг юм тийм үнэн гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байхсан үргэлж сануулах гал. Байгаа шүү. Юмнаа чигээд. Тэр үстэй одоо би ч гэсэндээ хууль мэдэхгүй яад ингээд сургуулийнхаа дэг журмын төрчөөл одоо юу гэдэг балбан газарт ажиллаж байхлаар одоо нөө журамдаа захирагдахгүй гээл ажлаа тасалж ирээл, хоцорж ирээл. Ажлаа хийхгүй яад ингээд дарагтаа захирагдахгүй гэдэг юу болох вэ? Тэрэн шиг адилхан тал ертөнцөө бив тэнгэр ертөнцид асар том хууль байж л. Тэгэхээр тэр эцэг түрүүний чиний хэлж байгаа тэр нөөний хийгэн гомдоосон хүн зовдгоо зовно. Маш ихээр зов. Тийм учраас чиний нөө үг бааш мууч гэсэн нэг сэмхийч гэсэн гэрмэн сэсгэрч гэсэн ижим гэдэг. Тэр хүнийг одоо ядаж л нөгөө нэг бүр томоор сэтгэхэ болоо. Зүгээр л чамайг төрүүлснийхэн төлөө хайр. Хэрвээ чи төрүүлчихэд байхад нь өнөөдөр чи өөрийгөө хайрлахгүйгээр өвчтөй болчиход өөрийгөө гамдахгүйгээр эрэмдэг зэрэмдэг болчиход өөрийнхөө ухаан муугийн юмс зовж явж байгаа тэр ижигийн буруу байхгүй. Тэр ижи чамайг нүдтэй хамартай амтай бүрэн бүтэн төрүүлж өгсөн тэр ижигийн гавья. Одоо тэгвэл аав ээжигээ юу яаж хайрлах яг хайрлсан
болох уу? Одоо үр хүүхэд ямар үүрэгтэй Монгол ясанаас судал. Тэн дээр байгаа ахаа алт хүндэл. Жишээлбэл аавын бид газар үтгэл одоо ээжигээ зөндөө олон нэг сургаал хүсүүд бэ штэ. Тэр сургаал үгсийг л ядаж уншаад тэрний цаана хэлэх гээд байгаа утгын танил та битгий шин чанарын төвшөнд хандлаа. Нэг толгоо олбсон 2 үг 3 үг гэж битгий бодлоо. Тэгээ тэрний утга учирыг бүгдийг таниал авчих. Тэгэх юм бол нэгдүгээр хоёрдугаарт нөө сайхан Монгол ёс заншилтлаар эртний аав ээжүүд яаж эцэг эхийгээ хайрладаг байсан. Ачийг хариулдаг байсан. Ачийг нь хариулж чадахгүй нөө ачийг нь хариулъя гэхлээр нөө мянган одоо шүүдрийн усаар цай чанж уулах гэн ганцхан шүн босч хөөсний дайтай тэнцэнэ гэдэг. Тэгэхээр ач гэдгийн асар их учраас нөө хэмжээшгүй учраас тэрийг хариулт дийлэхгүй гэж. Тэгээ ядаж л амар амгалан байлгачих. Ээж аваагаа амруулахаас байлгачих. Тэгээд сэтгэлийн төмж төвшөөхгүй байлга. Загсаж байгаа, сургаж байгаа үгэнд нь бас нэг авахын аваа явчих тийм ээ. Авахын аваа явчих гэж хэлмээр байна. За. Хайр гэдэг нь одоо нөө кав эргээд нэг гал нь улам өрдөн бадар гэсэн юм утгатай өг Монгол үг юм байна. Тэг одоо сурсан тэнгүүд галаа үрдэх ёстой дотоод галаа үрдчихэж бас хүнээс их хайр ингэж гарч ирдэг юм байна. Тэгээ одоо галын засал бас нэлээ хүмүүс хийлэгдэг шүү дээ. Энэ нь юу н хайртай юм ямар холбоотой гэдэг юм бол олон тийм заслууд нэг тэгэхээр тэр болон тийм хайрыг нь бадрааж ин гэсэн үг үү? Яг за хайр гэдэг үгээ сая ярьлаа шүү дээ тий. Бүх үгийг монголчууд ямарваа нэг үг сонгохдоо бодож яснаа. За толгойд нэг хайр гэдэг ураад юм. За энэ торгон мэдрэмжийг хайр гэд нэрлэж гэж тэгж зүгээр зохиогоогүй харж яснаа. Энийг аяг гэрчи. Энийг халбаг гэрчи гэд. Тэгийг байхгүй бид одоо энэ цагийн нүг бидний сэтгэлгээр тэхэл байх л та. Юмд өнгө санддаг хүмүүс. Монгол нэр томьёогоор үг ялангуяа тэр агуу үгийг биш хайр гэдэг агуу үгийг томьёолж хэлэхдээ цаана ямар мөн чанар байна гэдгийг хэлсэн. Цаана ямар мөн чанар байна. Тэгэхээр хайрын цаана агуу мөн чанар юу гэхээр түрүүний хэлдэг амин булгал гэдэг зураг. Амин гал. Энэ гариг ирсийг тогтоон барьж байгаа тэр агуу хайрын гал гэж хэлье. Одоо жишээлбэл ингэж ярил л да. Бид нар ингээл одоо ерөнхийдөө мэдээд штэ бүх юм нэг тгээс эхэлдэгэ гэл тэгэл орчлон ертөнцийн докторгүй байжгаад докторгуйгаас одоо гариг ирсүүдийг бүтээлээ гэж ярьдаг тийм үү. Тэгэхээр докторгуй гэдэг чинь өөрөө бас нэг тухайн нэг гаригийг ч юм уу за дэлхий гэдэг гаригийг бүтээхтэй асар их хайрлаж бүтээсэн байгаа ш. Нэг хам за нэг дэлхий гэдэг гариг бүтээгээрэй гэл нэг нь өргөнгөт за бүтээч гэж бүтээгээ шидчихээгүй штэ. Хаана нь одоо яавал энэ дэлхий ингээд за дотор нь ингээ цөмтэй бай, галтай бай, асар их устай бай, гол мөрөнтэй бай, өндөр сайхан үзэсгэлэн дуулстай бай, олог цэцгэстэй бай гэд энэ бүгдийг ингэж хичнээн их урлан шаглан одоо бодон тунгаан байж бүтээж өгдөө. Тэгэхээр асар их хайраа шингээж бүтээж байгаа шүү дээ. Мөнх байлга юмс. Энэ ус нь ингээ жоохон дундуур очир амархан ширхчгүй ширгүүлэхгүй болгоё. Энэ уул нь одоо ингээд тийм мөг цас тайрхантай байлгая. Скул эндээс нэм гой ингээд цагаан сүүн гол урсдаг байлгая. Энд гой хөвч гэдэг зүйлтэй байлгая. Энэ хөвчөөс нь их сайхан одоо ядаж л их тийм нөө хүчил төрөгч нь ялгардаг. За энэ мод нь энэ хөвч дотор нь ийм төрлийн мод бай. Энэ мод нь нүүрс төрөгч өрн амьсгалаг. Энэ мод нь одоо юу гэдэг азот орон амьсгалагч гэдэг юм уу. Энэ мод нь одоо тоос тортог орон амьсгалаг буцаад үйлдвэрлэж байгаа хүчил төрөгч байг гэл маш их юм бодож чигтэд хайрлж л хийсэн байхгүй. Хам нэг юм хийчихв. Тэрэн шиг нөгөө хүнийг бас бүтээхтэй асар их хайрлж бүтээсэн харагдаад байгаа үстэй. Би тэр нэг нүдтэй бүтцэн бол ингээ нэг нүдэнд харахаа болчихлоор яхас хоорлчих гээд шүү дээ. Тэнгүүт нэг хоёр нүдтэй бүтээж надгийн нааз нь нэг хамрын нүдтэй биш хоёр хамрын нүдтэйгээр ингээл бүх эд эрхтнийг ингээ запастай одоо нөөцтэйгээр ингээ бүтээлэн шүү дээ. Энэ чинь өөрөө гайхамшиг биш юм уу? Тэгээ дээрэс нь бидний бахан бие ингээл илгийн тариад авчлаа илэг урагчиж байна. Гарын зүсгэлээ гар буцаад ингээд хэвэн болчих. Хөл хуурлаа. Хөл нь буцаж эдгдгээр ингээд бүтээчээд дээ штэ. Эний чинь хөл нь хуурдаг бол хуурхаач хэрэг ингээд явдаг яга бүтээчээ. Тэгэхэд цаанаасаа бие махбод өөрийгөө нөхөн сэргээдгээр бүтээчлээ. Эн чинь өөрөө хайрын бүтээл биш юм уу? Оюуны аягүй урахаан шаардсан оюуханыг хэрэглээд
бүтээтэй маш их хайрлаж за ингэүүд болохгүй ш 13 таа бүтээч ядаж 2 хөлтэй бүрөөч өөрөөс нь хөлн тачвал 1 хөл дээрээ байг гэд ингээд ядаж бодож бүтээсэн байгаа штэ. Тэгээ энэ бүгд өнцгөөс нь харах юм бол эн чинь өөрөө агуу их нэг хайрлан байж бид нар хайрлан байж бичсэн. Бид нар ч гэсэндээ нэг юм хийдэг гэр орноо цэвэрлэхдээ их гоё ингээд байлах гал гэр орноо тогтчуулах таа хүртэл нэг энд байвал энэ их гоё харагдаж байна. Тэнд байвал тэр сайхан харагдаж байна гэл ингээд. Тэрэн шиг одоо энэ олон ингээд инженер янз янзын хүмүүс бүтээгтэй онгоцыг яаж бүтээж байна, машин тэрийг яаж бүтээж байна тийм цапаас дугуйтай бүтээж байна, дөрвөн дугуйтай хийж байна. За тос маслын тэгс солидог хийж байна, моторын тийм том хийдэг үз, аяд дуухыг хангаж ийм судалтай хийж гээд бүх юмд ингээд маш их сэтгэл хүч зориулж хийж штэ мөг батгүйх байлын бий болох гэж. Тэрэн шиг хүний тэрнээс илүү хүнийг бүтээж, тэрнээс илүү гарыг хэвсэг бүтээсэн гэдэг утгаараа тэнд агуу хайрын хүч байгаа. Тэ. За тэгэнгүүт за энэ агуу их сэтгэл гэдэг юм, энэ их зүтгэл гэдэг юм, энэ зүйлний тэр хайр гэдэг зүйлийн цаана ийм торгон амин гал гэдэг зүйл, мөнх орчхон гал гэдэг зүйл. Энэ нөгөө нэгээс нөгөөг ингэж бүтээсэн тэр хичээл зүтгэл сэтгэлийн тэр нандин одоо тэр зүйл ингээд зангидагдсан гэдэг ингээд ийм зүйлийг хайр гэж нэрлэе. Харин хайр гэдэг одоо бүх зүйл амьтай гэдэг утгаараа үг хайр гэдэг үг амьтай бүтээжлээ. Хайр гээл тэгэхэд аяндаа ямар ч хайр одоо хайр гээл ингээ хэлэхэд хинт ч тэр нэг муухай зүйл бодогддгүйгээр хинч тэрийг хайр гэдэг юм чи би хэлэхгүй наа хайр гэдэг зүйлийг айгүй хэрэггүй зүйлээ хайр гэхлээр миний уур хүрээд гэж хизээч хэлдэггүй. Хайр гэдэг зүйл хайртай гэдэг үг хэлэхэд хүн яагаад галнаас тийм хин нүнээс ингээд хайрын ингээд халуун дулаан мэдрэмжийг ч юм хайрын харцыг ингээд мөрчих хүн яагаад жаргаад идэв хүн яагаад сэтгэл нь уйсаад идэв юм бэ. Тэр торгон эрчмийн тэр энэ холбоосыг тэр хайр гэдэг үгэнд шингээгээд бүтээчихсэн. Кау гэдэг тэр кау гэдэг нь гал гэдгийн утгыг нууна гартаа амин гал гэдэг тэр хүчийг кау гэдэг үгнчлэл кау гэд хэлэнгүүт энэ үг нь шууд нэг амин галтай. Мөнхөх тэнгэрийн амин галтай. Зүрхний тэр галтай, хайрын галтай шууд холбогддог. Ийргээ бүтээхлээр бас дахиад нэг хайрын галтай. Тэр энэ хайрын галыг унтраахгүй үргэлж ингээд хүч өгчээдэг тийм эрчмийн орон зай буюу галыг нүг сэргээдэг орон зайтай холбогддог амиар шингээ холбогдсон. Тэгэл хүн ингээл өөрийн ирэхгүй тэр каур гэж хэлэхээр нөгөө хоолойн зангаараа нөгөө зүрх сэтгэл нь ингээл огшоол амцал тэгэл өр зүрхнээс нь тэгэл хайр мэдрэгдээд өөрийн ирэхгүй хайрын халуун нулимс нь урсаал ингээл гэж байгаа байхгүй тэр хүчин тэндээ байна. Тийм учраас нөгөө каур гэдэг үгний каур гэдэг үгнийхээ амин тэр утгыг нь энэ цагийн хэллэг рүү хайр гэж шингээхдээ бас дамжуулаад шингээсэн. Гэхдээ каур гэдгээрээ хэлэх юм бол илүү их хүчрхэг хайр гэж хэлэхээр амин ч нэг хүч шатлалтанд тулгаж хэлэх юм бол каур дээр очиод каурээрээ дамжаад окторгын мөнх амьтай холбогддог тийм л. Мөнх амьны цаана хайр. Тэгээ бурхан багш гэсэн чинь бүх юм хайрл гэдэг. Тэрний цаана адилхан нэг зүйл яригдчихэж байгаа байхгүй. Бурхан багш хэлсэн учраас тийм бурхан багш хэлсэн учраас энэ бол зөв. Эсвэл бурхан багш хэлээгүй учраас энэ бол буруу гэдэг зүйл байхгүй шүү. Эсвэл одоо юу гэдэг талцаатай шүү дээ. Би бурхан багш биш будаа шүтдэггүй. Тэгэхээр будагийн хэлсэн дээр хайр гэдэг үг шүтэхгүй гэж явж болохгүй л байхгүй та. Утга учир мөн чанар нь юун дээр байгаа. Чамд сайхныг л чамайг хайрын бүтээл гэдэг чинь үг сануулж. Чи тэгээд энэ хайрын бүтээл юм чинь хайр гэж хэлэхэд хүссэн үсээгүй тэр дээд мөнхөг тэнгэрийн орчлон ертөнцийн тэр бүтээсэн дээр агуу бүтээгч нарын хайртай холбогдож байгаа. Тийм учраас хайр гэдэг үг маш сайн хэлж байх юм дээ. Хайр гэдэг үг хайр гэж хэлэхэ болчоо. Тэгээд нөгөө хараа гэдэг хайрын үнцнийг нөгөө хайр гэвэл яг хайр гэдгээр нь тань. Хараа гэхлээр нөгөө өртгөр ууршилж байгаа шүү дээ. Энэ классаа. За яг тэр нь ч яг ямар ч байсан нөгөө мөн чанарын төвшөнд нь л хэл сурах шүү дээ. Нөгөө сэтгэл зүрхнээсээ үнэхээр гаргаж хэлнэ. Бэсвш. За хайраа тэрийг тэгээчтэй гэдэг ингэж ярьж шүү дээ энэ цагт. Залуучууд. Тэр чи яаж тэнд хайр байх юм бэ? Тийм үү, чи сэтгэлээсээ хайр гэж хэлж ийж амин чанарт нь улаан цаг хүнд ингээд дургу бижээ. Тэгэл хайртай шүү гэдэг. Тэгээ тэр чинь бас авцалдахгүй тэр нь нөгөө үлдэрхнээс гарч чадахгүй. Чи баг тарны л өгөлчлээ тий. Тарны үг юм байна шүү дээ. Тань амин тань. Тарин шүү дээ. Монгол бүх үг тарин шүү задрахаараа. Одоо алтан дээд үний айлгуур дээр өв монгол хэлээр ингээд задлчихж байгаа. Тэр чинь тэгэл тарин байгаа үстэй. Акук монко ингээд задлаа явчлаар тэр мааны бадмын хум гэл ингээд хэлж штэ.
Яг ингээд акок мөнгө акок тэнгэргээ ингээд бас задарчж байгаа шүү дээ. Одоо бусад бүхэл юм ингээд задарчж байна. Нэг нь одоо юу гэдэг бидний одоо нэг алтан дэд үнэ айл өв монгол хэлээр ингээд задарч бичиж байна. Нөгөөх нь одоо тийм буддын гүн ухааны хэлээр задарч байна. Цаанаад адилхан амтай, адилхан галтай, адилхан тарин. Нэг нь мөнхөх тэнгэрийн тарин, нэг нь арай нарны оршихуйн тарин ч гэдэг юм тийм задаргаал. За нэг юм та нэг сургалтын үеэс нэг хэлжсэн шүү дээ хүмүүсийн харцнаас тийм хайрын ирчмийг ингээ харддаг гэд. Тэр тухай та ярьж болох уу? Сонирхолтой санагдсан. Одоо нэг ингэдэг юм аа. Юмыг ингээд мөн чанарын төвшөнд ингээд мэдрхийг хичээгээл ингээд мэдэрсээр явтал цаашаа оруулаад амин чанар руу буй амир нь ингээд орох гэсээр хичээсээр байл. Мөн чанар гэдэг чинь эрчмийн төвшний хаймыг хэлж байгаа, сүнсний төвшний хаймыг шин чанар гэхэлэр махан биений төвшний зүйлээ яриад байгаа шүү дээ. Тэнгүүд мөн чанарыг эрчмийн төвшний ярьлаа. Эрчим рүүгээ дамжаад эрчмийн дотор гал руу буй амир нь нэгдэж байгаа амин чанарыг хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг эрчмийн төвшин мөн чанарын төвшин амин чанарын төвшин хоёрлоо ингээд нэвтрхийг орзож нэвтэрч ингээд сураа тэгээд тэр өнцгөөс ингээ хүнийг ингээ ажилдаг болцсон цагаас эхлээд одоо нэг тэр ингээ хүн тухайн үед ингээ сэтгэл санаа таагүй болноос нурамгар бэжийг хамаагүй загнуулсан бэжийг хамаагүй зэмлүүлсэн бэжийг хамаагүй одоо гэж бодъё те тухайн хүний дотор ингээ мөн чанар руу норхлоор их өөр зүйл мэдрэгддэг байхгүй эсвэл хүн ингээ инээгээд ингээ маш ингээ найлан хайтаал байж л дээ те гэхдээ үр зүрх рүү буюу мөн чанар руу норхлоор өөр байх боломж байдаг байхгүй. Тэгээд за сүнснийхэн төвшрөө орлоо гингүү цаашаа дахиад амин чанар руу нэвтэх бас ингэ боломжтой ингийн. Тэгээд нөгөө хичээл зааж захтаа энэ хичээл хүмүүст тэр хурж байна. Сэтгэлээр сүнсний төвшөнд нь хурж чадчихэв. Буюу мөн чанарын төвшөнд хурж чадчихэв үү? Эсвэл шин чанарын төвшөнд махан бие дээрээ цаашаа нэвтрэхгүй, өц рүүгээ нэвтэрч чадахгүй. Аюул хоргоо нэвтэрч чадахгүй, зүрх рүүгээ нэвтэрч чадахгүй энэ ингээд хаачаад байна уу гэдэг ялгагддаг байхгүй. Тэгээд үр зүрхөөр ингээ нэвтэрч одоо мөн чанарын хад төвшөнд нэвтэр эрчмийн төвшөндөө нэвтэрч чадж байгаа юмсыг би бүр дотоод нэг амин гол руугаа амин гол судас руугаа нэвтэрч чад энийг хүлээж авч чадчихэв үү гэж бас анзаардаг. Тэгээд тэрийг л ярьж байгаа байхгүй. Тэгээд тэр утгаар нь л ингээд за энэ манайхан одоо хэр яаж вэ? За би бүгдийн мөн чанарын төвшөнд бидрийг нэг нүүрэн дээр ингээд ямар яг харсан янз янз болж болно те. Яг мөн чанарын буюу сүнслийнх нь ингээд харсан ямар гоё тэндээс мэдчихэж байна. Тэгэнгүүт дахиад нэг сүнснийх нь галаас дамжуулаад амин чанар руу буюу амин сүнснийх нь гал руу эсвэл амин сүнснийх нь амиудаар дамжаад цаана байгаа амин оршихуйн буюу глицийн тэр гал руу бас нэвтэж очдог. Тэгээ тэргээр нь л ярьж байгаа. Нэг өнгөт эрчим хардаг гэх юм хардаг гэж хэлээгүй та тэр мэдэрдэг гэх мэдэрдэг л гэж ярьж байгаа. Цагаан эрчим харцнаас нь цагаан эрчим хөх эрчим шар эрчим мэдэрдэг гэдгсэн шүү дээ. Тэрийг л одоо чиний харсан сүү эрчим мэдэрч шүү дээ. Жишээлбэл тийм. Тэр нэг мэдэр ялгаа ажилласараа ялгаа сурчихгүй юу. Тэгээс би одоо энэ ингээд жоохон ингээд баясгалантай ч юм ингээд нүд нь ингээд нэг уяралтай байна. Энээс сүүн эрчим ялгарч явах ёстой гэж би бодож байгаа биш. Яг сүүн эрчим ялгарч явах сүүн эрчим байгаа мэдрэмжийг өөрөө би ялгаад сурж байгаа хгүй. Сүүн эрчим ялгарч байгаа заримдаа ингээ хүмүүсээс нэг хөх эрчим ялгарч идэг. Заримдаа алтан шар эрчим ялгарч идэг. Тийм. Ууралж усаалж гэдэг юм хорсож байгаа ингээ татархаж байгаа хүнтэй ингээ харьцаж байгаа тохиолдолд час улаан эрчим ялгарч идэг байхгүй. Амар их уурлаад бухимдж нэг үзэн ядж байгаа хүнээс тэр баг хармааргүй юм шүү тий. Хар бараа эрчим ялгарч идэг. Тийм учраас нэг нүд өөрөө нэг хүний нүдний салгарч байгаа ингээ мэдэрдэг байхгүй. Тэгээд би одоо жишээлбэл ингээд улаан эрчим ялгарч байгаа хүнтэй тулгархтаа миний харцсанд нэг өөрчлөгдөд нэг анивчлалт гэдэг юм нэг далтралт гэдэг юм зүйл бас нэг мэдрэгдэж байгаараа би ялгарч байлгаа шүү дээ хүнтэй. Жишээлбэл сүүн эрчим ялгарч байгаа хүний өдөөс миний нүд өөрөө яг сүүн эрчимийг тосч хүлээж авч байгаа. Ямар миний нүд ингээд иймэрхүү төлөв үсээд тэр нь надад яаж ингээд хөрөөч гэдэг юм сайн одоо ингээд үлээ саамшиж мэдрэгдэх вэ гэдэг тэр мэдрэмжээ би өөр аваа сурцсан учраас яг ингээ харахад ой амин сүүн эрчим мэдэрч штэ гэл тэгж явцдаг. Тэр аягүй сонирхолтой.
бид таныг л хүмүүс рүү харангуут л ягаа ногоо гэж харагддаг бол. Харагддаг биш ээ. Би мэдэрдэг л гэж хэлээ. Мэдэрдэг гэж хэлсэн. Тэгэхээр аягүй сонирхолтой. Би яагаад нөө нэг харагддаг юмдыг өөрөөсөө жоохон ингээ холдуулсан гэхээр яг нэг эрчим харыг бол харагдсан шүү дээ. Хичээгээд харж болдог бол угаасаа л харагддаг. Гэхдээ нөө нэг ерөөсөө дотоод мөн чанараа нэвтэр цурыг гэдэг нь харагдчихж байгаа эрчимийн өнгө. Мөн чанараа нэвтрэх хоёр өөр гэдэг юм аа. Би ингээд нэг хэсэг нөө аягүй ингээ харах гэж хичээгээд мэлминий араас өнгөт мэлминий араас шимтэж явж байхдаа нөө нэг юу яажсэн байхгүй. Хэд хэддээ хууртагдсан байхгүй. Амар гой бурханлаг ингээд дүрээр гээл найлан хатаал намайг дуудаал тэгэнгүүт нь ингээл гүгэл би очиж байгаа байхгүй. Тэгтэл яг одоо хан дээр байгаа зургийг би ингээд амтай зурглыг би нэвтэрж орж үзчихгүй. Тэгэхээр тэр ингээл амар гой ингээд тэр зураг нь бол тэгэхээр шал өөр зүйлийн зураг л да. Зүгээр л нэг айлын хан дээр байгаа зураг. Тэгэхээр тэр зурагнаас ингээд ингээл амар гой ингээд час улаан хувцастай ингээл инээд алтаал намайг дуудаал. Би ингээл амар гой ингээл тэр би харчаад баярлаад мэлмэдэл ингээд харчаад ингээл төхөөл ингэсэн чил ингээд нэг тийм зүрх рүү ингээл ёг хийж хатгаал. Тэгтэл газ би ингээл дөрийн хоолыг гэсэн бодлосонд орж ид дөрийн хуусан чинь шулан болцсон баггүй өөдөөс амар тэгэл ингээл ингүүт яг миний ингээл зүрх рүү чи ёг хийгээл нэг өвдөлт өгөөл одоо нэг шулмсан дүртэй ингээл гар хол нь орхорсон өксөсний ингэсэн ингээл амар зөвөн шулмас ингээд миний өмнө төрчихэд нааширчиг бол би хүсээгүй би цухтаа шүү дээ юу гэж очиж тэрвүүлэх гээд очих юм бэ те тэгэхээр тэр чинь нэг яг зүрх сэтгэл мэдэрдэг юм байлээ зүрх сэтгэл энэ дотоод зэн өөрөө мэдэрдэг юм байл тэгээд би тэндээс эхлээд ааха эдгээр ангис дүрийг бол айвуух дөрөө нут юм байна яг нөө будмат хүмүүс ингээл амар гоё будчаад ингээл явжгаад нөр угаачлаар ингээл нүүр нэгэ сориг моригтай ч юм ингээ өртгөр ч юм эсвэл цэвхмөрхтэй ингээл болчдөг шиг эсвэл ингээ хүн хараал ингээ саймшралтай магтаасаах ингээ балет л инээгээл байгаа нэг цаана аюу хорон бодол тайзан байдаг шиг яг тийм зүйлүүд юм лээ. Тийм учраас хэд хэдэн удаа би хуртагдаад ингээд жишээлбэл миний хүүгийн дүрд ингээд орж ин тэр ирж исэн байхгүй юу. Тэрэнгүүд миний хүүгийн дүрээр үржээл миний хүүхдээ штэ гэл нэг би ингээд харж сурж байгаа штэ. Тэгэл хөөх манай хүүхдээ штэ гэл ингээл гэл ингэжээтэл дахиад нэг дүрийн одоо дүр хуул сурж байгаа штэ. Би дотоод мөн чанар руу нэвтэрч сурж байгаа дүр хуул гэдэг тэгжлээ та. Яг бидний нэр томгоор тэгж хэлдэг. Тэгэл дүрийн хуусан чинь амар заваа юу болоод тэрнгийн одоо царайнд хувраад тэгэнгүүт нь дахиад би 2 дахь дүрийг хойсон чинь шулмасын гар хөл гарч иржсэн тийм төв үзэндөө байгаа байхгүй. Тийм учраас би юу сурсан бэ гэхээр ерөөсөө шин чанарын төвшөнд харах гэж хүн хичээх хэрэггүй юм байна. Мэлминий аранаас бас их хөөцөлдөг шүү дээ. Тий, зүрх сэтгэлийн мэлми гэдэг хамгийн хурц мэлми байд юм байна. Дээрээс нь оюуны мэлми гэж агуу том мэлми байдаг. За яг нэгдүгürt, хоёрдугаар угаасаа хүн арга билгийн мэлми гэж үүдэг байхгүй. Хос мэлми. Шин чанарын харна. Арга ертөнцийн төвшөнд. Дахиад ганц мөн чанарын харна бэлэг ертөнцийн төвшөнд. Нийлүүллээ. Энэ хоёр хойлоо тохирж ивэл сая тэр арга билгийн нэг мэлмигээр хараад одоо голыг нь олж харж байгаа. Амин чанарыг нь олж харж байгаа хэрэг гэдэг. Тэгэж л тэгснээс тэгж нэлээ хэд явсныхаа дараа би нэг тэгж өөрөө дүр гэж харж хүүхд дургу болсон дүр ингээ мэлмитэй болох гэж гүгээд ингээ хууртдаг олон хүмүүсийг олж харсан. Ер нь нэг тийм бас айгүй сууцал ихтэй шүү. Манай ингээд нэг удаас ингээл би одоо өвгдийн хатаа ээжийн дээл хоёрыг ямар ахын бол таа гэсэн. Одоо нэр хатаа ээж хаа дээл хоёрыг хэлээ. Яли хатаа ээж нараа ээжийг харъя гэлсэн чинь дадад гэл 3 хачийн гүгээд ирдэг байхгүй юу? Тэгсэл юу одоо тэр нэг ухаандаа нэг би нэг шин чанараас ангижраад нэг мөн чанар руу шилжиж явах үед шууд нэг тэд амар гоё төрөөр залруу ирж байгаа штэ. Тэгтэн би нэг хатаа ээж хаа дүр хоёрыг халах юмсан мөн чанарын төвшөнд гээл тэгэл би бодсон чи бодонгууд нөгөө нэг 3 гачийн юм ирсэн заяа. Одоо энэ цагаар харах юм бол одоо хөрхөн одоо хүмүүсийг тэгж хийж болохгүй л ах л та. Одоо модоо дүрмөртэй халзан малзан толгойтой хамраа ингээд алим байлаа. Айгу тийм хөгийн юмуд гүйж 3 зэрэг гүйж байгаа шнэ. Өрсөлдөөд гүйгээд ирж байгаа. Би хатаа ээж шүү. Би хатаа ээж шүү. Надад хурах хийж өгөх гээд ингэж байгаа байхгүй. Гэх мэтлэн тэгээд аюу олон хууртагцсныхаа дараа би болсон л доо. Гэтэ би нэг мэлмитэй хүмүүс байдгийг үгүйсгээгүй штэ. Зөв тийм мэлми дотор тийм байдгийг шүү гэж хэлэх гэж байгаа. Өнгөт мэлми гэсэн санаа. Тий. Ихчнээ нэг айхтар нэг сууцал ихтэй сүнсний ертөнцид
цаадуул чинь 9 шидэн бүрдсэн нөхдүүд байдаг шүү дээ. Одоо энэ цагт ч гэсэн хүмүүсийг айхтар хүмүүсийг 9 шидэн бүрдсэн гэж ярьдаг шүү. Нөгөөдөл ч 9 шидэн бүрдсэн байдаг. Дөрийг бол яаж л үзүүлж чаддаг шүү дээ. Тэгээд дүр мөн чанарын тэгээд дүр хуулалтыг олон давхар хийдэг. Тэгэхээр хамгийн гол нь амин чанараа тулгаж хийдэг. Амин чанараа ингээд тулгах гад одоо мөн чанарын төвшин цаадуулж эхлээл одоо бид нар ч гэсэн ингээд шил зүгэл ингээд нүр амаа будаад хиймэл ус тавиал ингээд төрөө нуугаал ингээд явж штэ. Тэр шиг цаадалтай чинь нэг хуултан дээр парикийн хиймэл усыг авлаа, хоёр дахь хуултан дээр нүдний шилийг авлаа, гурав дахь хуултан дээр маскыг авлаа гэдэг шиг олон удаа дүр хуулж хэвстэй байл. Яг гоо тэгээд олон удаа тэгж хуулахгүй тул шууд нэг амир мөн чанарын төвшин дээрээс нь шууд дамжуулаад амин чанарын төвшин гэвэл амин чанарын төвшин хязгаарч чаддаг. Одоо ямар ч байсан бэ тэр дүр ямар ч дүр маск туурдаг байхгүй. Чин үнэн ажир өндөр шууд нэвтрдэг байхгүй. Батган тийм. Сонирхолтой юм аа. Тэмхүү юм байж л. Тэгэхээр яг хүн мэлмэтэй байх нь зүүн хэрэгэ мэлмэгээ харин нөгөө хажир болгож авч сурах юм. Цаашаа гүн цаашаа л явах хэрэгтэй юм шүү дээ тий. Харин мэлмэтэйг хардаг бясалгал хийдэг хүмүүс маш их мэлмээ хөөцөлж явдаг шүү дээ. Бясалгал хийдэг хүмүүс аюу ихтэй мэлмэд зарим ихэнх нь хуурдагддаг. Тэгээ бясалгал хийсэн давуу тал зөндөө мэдрэмж сайжирдаг нэ юм харах гэдэг болчтой. Нөгөө дотоод мэдрэмж хайчаад хүний нөгөө мэлмээ аягүй олон байхгүй. Талаар бас аюултай юм тий. Аюу хайртай шүү дээ. Тийм параметрлаа, тийм дөрвөлжин, тийм харлаа тэгж гоё. Тэнд барах юм шиг одоо яг тийм харсан дүртэйг харам дахиж хармаа санагдал. Тэгээ хамгийн би ингээд зам бясалгал хийдэг хүмүүс жишээлбэл тэгж бурхан харлаа, тийм цагаан дээр харгаа, тийм аваан дээр харлаа гэж гэрдэг шүү дээ. Нөгөө нөхдүүд чинь тийм дөрвөлж аягүй хувирж ирдэг учраас би ч айдаг. Өөрийнх нь яг үн чанартай бол тэр дарих нь бол байж л байгаа юм. Зүгээр нэг тийм тохиолдол байгаа шүү л гэж хэлж байгаа шүү дээ. Тийм зүгээр тэгж нөгөө муу юмнууд тэр дүрээ хууч өөртөө чинь нөгөө хүссэн дүр харагдахыг хичээдэг шүү. Өөр чинь сүнсний дүрд хувилж харагдахыг, өвдөөцийн чинь дүрд хувилж харагдахыг, шүтэн сахиусуудын чинь дүрд хувилж харагдахыг хичээдэг шүү. Гэхдээ би бүгдээрээ тэр хүмүүс ингээ хуурддаг гэж хэлэхгүй л дээ. Олон юм сайтай муутай байж тээ бүх юм дотор чинь бас тэгдэг талууд байдаг шүү. Гэхдээ мэлмэтэй байхад муу гэсэнгүү хажир мэлмэтэй байгаарай, арга хэлбэрийн зэрэг мэлмэтэй байгаарай гэж хэлж байгаа. Илүү зүрх сэтгэлийн мэлмэ гэдэг зүйлийг гүр зүрхнээс орж байгаа тэр торгон мэлмэ гэдэг зүйлийг л тийм бас өөртөө суулгахыг хичээгээрэй л гэж аахгүй. Зүрх сэтгэлийн мэлмэтэй хахад дэлгэрэл хамгийн том л үнэн өөртөө авчих юм шүү дээ. Тийм. Зүрх хизээч хуурдаггүй. Зүрх хизээч хуурддаг. Сайн ч явахта тийм ээ тий шүү дээ. Зүрх хизээч амин хуурдаггүй. Ганц өмнөний ганц талчин зүрх биш тэмжүүрч. Тийм гал эрэхтэй юм. Тархин дотор ингээд гой бодогдоод идэг нэ зүрхнээс дургуун үрээгээд. Тархин зөвлөлтөд идэг тий. Тий, тэр чинь тэгээд зүрхийг даалгах. Тэр зүрхтэй даал. Зүрх хариун байх хэвээр. Зүр одоо хүний үзэн яддаг, хордог, замдаг, зүгтэг ийм хүний зүрх сэтгэлээс мэдрэмж гарахгүй шүү. Мэдрэмжэнд гарах юм бол нөгөө тэрнийсэн санаа альбангууд холбогдчиход тэдний нэг долгислыг аягүй хорж ирэх гээд аюултай байдаг учраас сүүлийн залуучууд тэр тэгээд болцсон шүү дээ бас нэг зүрхээ даг биш тархиа даг гэл. Тэгснэ зүрхнүүд аягүй тийм их шархалцсан. Өөрхөдөө тийм ээ бас тийм нөгөө нэг зүрхэн дээр нөгөө нөхдүүд холбогдчихлоороо тэндээс нөгөө тохиол орж идэв. Гэхдээ яг өөрийн зүрх гэж бас байгаа шүү дээ. Өөрийн чинь өөрийн зүрх. Тэр л алдахгүй. Хизээч алдахгүй. Харин яг сүүлийн үеийг тийм зүрх биш тархиа даг гэдэг аягүй тийм яриануд бас нэг байгаад гэдэг шин. Тэр бол Бидрийг тэгж сургаагүй. Наа тархиндаа биш зүрхэндээ бодоол гэдэг. Явж бодлоо эрэхтэн ингэ яалын. Тарих биш зүрхрүүгөө явж идэм байлээ шүү дээ. Яг энэ хоёр бол холбоотой л доо тарих зүрх заавал холбоотой байдаг. Гэтэ бэлэг ертөнцийн талаас гэдэг юм уу зөв бэлэг талаасаа тэр нэр бол зүрхэл. Миний шүтдэг авгаа мундаг зөв бэлэгтмэр байдаг байхгүй. Тэд бол бүгдээрээ зүрхийн чагна гэж сургадаг байна. А гэтэл хүмүүс зүрхээ чагнаж чаддгүй нэ. Зүрхийн чагнаад би тэгж хэлж байна. Наадах чинь буруу гэдгийг би мэдрээд байна гэж ярьдаг. Зүрхээ чагнаж чадахгүй байгаа юм шинж. Тэгээ зүрх чагна гэдэг чинь тусгай тийм хөөрхөн сургалт явж ээж хүн зүрхээ чагнаж чаддаг бол ихэнх хүний зүрхний хүрд. За одоо зүрхчих олон хүрдтэй шүү дээ. Зүрхний хүрдээ ганцхан хүрд байхгүй шүү дээ. Би ингээд тоочоо явуул яа. За аймхан хүрд, цораан хүрд, аймхан хүрд, аюулхан хүрд, өвчүүний хүрд. Өвчүүчийн дотроо бүхэл бүтэн 7 хүрд. Бүгдээрээ дээр дотор олон хүрд. За өвчүүний хүрд, тэнгүүд эгмний хүрд. Эдгээр орж ирж байгаа.
Тэгээд дотор нь сэрээ булчиргаагүй дахиад дотор нь өмсгний үр дахиад дотор нь зүрхний өөрхөн хүрд болж амин хасны хүрд зүрхний тэгээд энэ олон хүрдүүд хүмүүстэр аяг хаалттай байдаг. Би ингээ бүгдээрээ нээлттэй хүн хизээж үзээгүй шүү. Гомдлороо нэг нь хаачна, ганцаарлаараа хаачна. Одоо янз янзын байдлаар ингээд энэ гацаатай хайр дутагдсны улмаас, хайр өгснөсний улмаас хин нэг хүн нөмөө хэлээ тэрний сонсоод одоо тий зэмлүүлээд гэдэг юм, гимшээд гэдэг юм хаацсан, өөргөө хаачна. Би л буруутай мэд бодоод би л дандаа ингэж хамаа өөртөө гутрагаад хаачна гэд ингээд ээлжлээд энэ хүрдүүдийг хаалтсан байдаг. Тэгэхээр нөгөө зүрхний мэлмий гэдэг юм уу зүрх сэтгэлийн мэлмий гэдэг зүйл тэнд нь давхар хаагддаг аюултай байдаг. Тэгээ зарим үедээ мэдрээ, зарим нь мэдрэхгүй байдаг. Яг бол зүйл нөгөө мэдрүүлж байгаа зүйл, харуулж байгаа зүйл чинь нөгөө нэг зарим нь өвчнөний хүрдээр дамжаад, зарим нь аюулхан хүрдээр дамжаад, зарим зүрхний хүрдээр дамжиж орж ирдэг учраас зүрхний хүрдээр дамжиж орж ирснээр мэдэрсэн нь аюулхан хүрдээр дамжиж орж ирснээр мэдрэхгүй байдаг. Эсвэл өвчнөний хүрдээр дамжиж орсноор мэдэрсэн нь эгмний хүрдээр дамжиж орж ирснээр мэдрэхгүй байдаг. Тэгээ талууд байгаад байдаг. Янз янз л гिचлгсэн. Тэгтээ ямар ч байсан бүх хүрдийг цэвэрлэх хамгийн зөв хайр гэдэг үгийг л асар их хэлж байгаа. Англи хайр гэл бүх эд хэрэгтэн дээр бүр 7 хүрдэн дээр анхаарлаа тавиад хайр гэж хэлцгүү. Ядаж бүх хүрд чинь нээгдэн тэр хүрд нээдэг юм хүчтэй үг чинь ерөөсөө л энэ шүү дээ. Хамгийн орон хүрдэн дээр зулаан хүрдэн дээр анхаарлаа тавьж хайр гэж хэлээд ийл да. Орон хүрдэр чинь дамжаад тархины олон эд хэрэгтэн чинь чиний хайраар дутчихад байна. Тэд нэгд чинь зүгээр болчихно. Мэлмийн хүрдээр дамжаад хайр гэж хэлдэг. 5 мэдрэхүйн тархины нүд мүдчих энэ амт маань эдэр чинь бүгд бас хайраар дутчихад байна шүү дээ. Чи гашуун идэх дургу байгаа юм идээд сонсох дургу байгаа муухай хов чигээр сонсоод байл та. Чи харах дургу байгаа муухай юмудыг ингээд хараад байл та. Чи үнэрлэх дургу байгаа муухай үнэртэй ингээд тортогтой юм үнэртэй дээ. Эдэр чинь тэгэхээр хайраар дутчихж байгаа шүү дээ. Энэ эргэтнүүд чинь нүд чинь гоё юмыг харах зайвтай. Энэ чих чинь сайхан мэдээ сонсох хүсэлтэй байгаа. Энэ амны чинь олон хэлний амтлахын эргэтний тархи чинь өөртөө хэрэгтэй юмыг төгсөлтэй байна. Энэ гоё ингээл хэрэггүй юм гэдэг юм хэмжээний шоколад гэдэг хэмжээний гашуун насан юм гэдэг тухай бигээд идээд тэр саана тэдэр чинь бас гомдчлаа хайраар дутж байгаа хэлбэр болно шүү дээ. Нүд чинь нар хармаар байна шүү дээ. Нар харахгүй байна. Нүд чинь тэгээд хайраар дутаад байна шүү дээ. Намайг нэг ягаад нар харах хүсэлтэйг мэдээд гэрэл харах хүсэлтэйг мэдээд нарлуу нэг харчдгүй болоо гэд гомдоод хайраар дутаад байна шүү дээ эзнийхээ. Тэгвэл мэлмийн хүрдэн дээр анхаарч байгаад хайр гэж хэлчихэлтэй. Хайр гэдэг чин сэтгэлээсээ хэлэлтэй. Нүдэн бодож байгаа тэл, чихэн бодож байгаа тэл, 5 метр хүн тархиан бодож байгаа хэлж. Сэргээл ирнэ. Хоолон дээр ирээд хэл бас сэргээд ирнэ. Хүн дээр ирээд хэл. Тийм ээ. Дамжаад бүх идэвхтэн. Яг хиймэр санагдчих шүү дээ. Арай гинэ. Тийм. За, тиймэрхүү байгаа шүү. Нэг таны нэг сургалтын дээр зөнгийн сургалтын дээр хамгийн ихний нэг хэлсэн үг зүүн хайр дээр тогтд юмаа гэд. Тэгээ одоо яг энэ цагт хамгийн хэрэгтэй юм. Зөнтэй хүн одоо бизнес ч бай, амжилт ч бай, одоо гэр бүл ч ингээд урьдчилж юмыг харах чадвартай байна гэдэг чинь ингээд бүр маш том хүч. Тэгвэл тэр хүн одоо хайраа өрдөж бадрааж иж одоо зүүн сэргээд байна гэж. Би хүмүүс хэлээ зүрх сэтгэлийн зүүн гэдэг зүйл мэлмий гэдэг зүйл хамгийн хав. Тэгэхээр нөө зүүн дагаад нөө зүрх сэтгэл хайр гэдэг энэ хоёр нэгэ гэдэг нь тэр байхгүй. Чи хайр ихтэй хүн хизээж хүрдүүдэд хаадаггүй. Хайр ихтэй хүн зүрхний хүрдүүд нь хаалтгүй байхгүй. Тэгэхээр нэг хайр ихтэй гэдэг нь бусдыг хайрладаг гэдэг юм уу, өөрийгөө хайрладаг гэдэг юм уу, өөрөө нэг тийм хайраар яг хүмүүс нөө хайрыг нөө янз янз орсон би хайраар айгуу тутаж авдаг надад би яаж бусдыг хайрлах юм, би яаж би тэрийг хайрлах гэдэг байж магадгүй. Үгүй тэгхгүйгээр хайрлах гэдэг байгаа шүү дээ. Тэг ямар ч гэсэн хайр ядаж өөр чинь хэрэгтэй гэдэг юм мэдээд хайртай гэж мянган удаа хэлэхтэй биш үйлдэхтэй чухал. Тэг ямар ч нэг хайрын өөртөө байх ёстой тэр хайрын мэдрэмжүүдийг хөвлөжчих юм бол зүрх чинь өөрөө нээлттэй байна. Зөвхөн дамжаад нөө зөн чинь орж ирнэ. Зөнтэй хүн яах юм бэ? Зөв амьдрын штэ. Зөнтэй хүн зөв мөрөөр ялах нь яагаад гэвэл энийг хийх үү гэхэд зөн дотроос тэр хэрэггүй энэ замаар яв. Ийшээ битгий яваа төөрчин. Ийшээ битгий яваа нөхөө байгаа гэдэг ингээд үргэлж хэлж өгч байна штэ. Ирээдүйн хайрлаад штэ бас. Тэгээ зөнтэй хүн ирээдүйг чинь мэдж байгаа. Чиний хувь заяаны зураг төргийг чиний зүрх чиний өвгдээд зүрхээр чинь дамжиж мэдж байгаа. Цаг хугацааны эзлүү зүрхээр чинь дамжиж мэдж байгаа. Хувь тавилангийн эзлүү зүрхээр чинь дамжиж холбогдож мэдж байгаа. Яг бол бид бүгд амин уршгүй гэж ярьлаа шүү дээ. Тэгэхээр тэд бүгд мэдж байгаа. Энэ олон зүрхээр чинь дамжиж холбогдож байгаа, хүүсээр чинь дамжиж холбогдож байгаа, өвгдээд чинь
Үрдээ дандаа сайхныг хүснэ үстэй. Дандаа сайхныг хүсэж байгаа юм чи. Үу яна миний үр ийшээ ороо. Битгий тийшээ битгий ороо. Тэмдээ битгий нийлээрээ ийм бизнес битгий хийгээрээ ийшээ битгий хөрөнгө оруулаарай. Тампуурч шүү. Жилийн дараа тэг чинь өндөр гоё юм шиг байж болно. 5 жилийн дараа наад шинэ юм шүү гэдгийг хэлжээдэг учраас зөнтэй хүн дандаа зөв явдаг л хэлэх гээд байгаа байхгүй юу. Тон тэр. Тэр хайр гэдэг зүйлийг амар амгалан хайр гэдэг зүйлтэй бай. Дээрээс нь тэгээ нэг уучлж өршөөд ингээд сурахын чинь цаана нэг олон хүрдээ хааж байгаа блокууд чинь нээлттэй болох байхгүй. Тэгээд дээрээс нь хэнд ч битгий харамгүй гэл хэнд ч битгий хадрах, хэнд ч битгий ховж ир. Энэ боломж цаана энэ хүрдүүд чинь нээлттэй байна. Тэгээд энэ хүрдүүд нээлттэй болохоор зүрхний олон хүрдүүд нээлттэй болохоор зүрхчин зөв ажиллаж чамд үргэлж зөв тохио өгнө. Зүрхээрээ дамжуулаад чи алтан нарлуу холбогдож байгаа. Зүрхээрээ дамжуулаад чи их дэлхийн амин судлал руу холбогдож байгаа. Чи зүрхээрээ дамжуулаад огторгоо үрдсэн амин орон зай руу бүгдэнд нь холбогдож байгаа. Тэнд дандаа хайрын эзэд оршдог л гэх. Тэгэл гүцээ. Айгу энгийн хатах чинь. Нөгөө сэтгэл сэргээд зүрх баясч байна. За энэ болохоор бас л нөгөө алтан тавч дээрээс яг нэг юу бас Чингис хааны нэг хэлсэн үг. Тэр нь болохоор нөгөө хатагтай хүнд 3 ир буйгээд эхний ир нь төр, дараагийнх нь одоо өөрийн нэр, удаах нь одоо 3 дугаарх нь авсан гэргээд тэгээд төрийг одоо дээдэлж хайрлж хүндэлж чадах юм бол өөрийн нэр ингээ бэхждэг. Өөрийн нэрээ одоо бэхжүүлж одоо бүхэлж чадах юм бол авсан гэр нь холддгүйгээд нэг юм үг байсан. Тэгэхээр одоо ингээ бодохоор төрийн төлөө төрөө шүтэх, төрөө дээдлэх гэдэг нь ер нь яг юуг одоо хэлж байгаа юм бол энэ гэр бүлийн харилцаач гэх юм уу бүр ингээд өөрийн нэр төртэй ингээ холбоотой зүйлийн эхлэл нь ингээ төр болчихж байгаагийн шалтгаан юу юм бол тэгж ярихын тулд эхлээл дахиад төр гэдэг зүйлээ том ойлгох хэрэгтэй болно л доо. Тэгээ бас нэг нэмээд юм үг байдаг. Агуу их нэг Атил хааны хүүхдүүдийн их багш Дэлгэн гэдэг нахтны номын их багшийн үг бас байдаг. Зүгхийн муу байвч төрөөн бүү зүг гэдэг үг байдаг байхгүй. Тэгэхээр одоо энэ цагт нэг дахиад томхон ярьж дээ. Энэ цагт бид нар маш их төрөө хараад зүвж байна. Төр гэдэг зүйл өөрөө амьтай. Нэг л ойлго төр гэдэг зүйл асар хүчтэй амьтай. Үгэндээ ам байгаагаас гадна нэг төр гэдэг үгийн цаана том гэр гэдэг ойлголт давхар явж байгаа. Төрийн бүтц гэдэг нь өөрөө одоо гэрийн онлын дагуу байгуулагдаж энэ төрийн чинь цаана Монголын төр байлаа гэж бодоход төрийн бэлэгдлүүд гэж нэг ойлголт байгаад байна шүү дээ. Төрийн тулга, төрийн шүтэн, төрийн одоо сүлд гэл ингээл төрийн ордон, төрийн одоо тамга гэх төрийн харс цагаан сүлд мэл гээд бүгдээрээ амьтай байдаг байхгүй. Энэ их амьуд, энэ их хүчрхэг одоо нэг галууд мөнх хөхтөнгөрийн галууд, мөнх хөхтөнгөрийн төрийн галтай холбоотой байдаг. Бүр төр гэдэг үг нь өөрөө мөнх хөхтөнгөрийн төрийн галтай, төртэй. Төрийн гал голомтын гал нь мөнх хөхтөнгөрийн одоо төрийн гал голомттой гэдэг. Мөнх хөхтөнгөр өөрийн хязгааргүй том орон зай байна шүү дээ. Энэ чинь өөрөөдөө бас нэг бүтцтэй байгаа шүү дээ. Тэнд адилхан нэг ерөнхийлөгч нь байгаа, ерөнхий сайд нь байгаа, төрийн түвшинүүд нь байгаа. Тэгжээж мөнх хөхтөнгөрийн энэ орон зайг удирдаад олон гариг иргэсүүд ингээд яг өөрийн байр суурьндаа хийх ёстой үүргээ биелүүлэл оршиж байна. Дэлхий гэдэг гарыг яг энэ байр суурьндаа тийм үү? Нарнаасаа том холдоод явчихгүй байж тээ. Гэснээр гинт алтан гац авдрагуу гүүгээ явчихгүй. Нэснээр гинт хар хуйруу гэдэг юм хар нөхрөө шургаад унчихгүй байгаад байна. Энийн чинь цаана нэг том гэрийн холбоо нөө төрийн том одоо бүтэц зохион байгуулалтыг тогтоон барьж авах тэр хүч байгаа даа. Тэр яг тэр хүчтэй бүх улсын төр холбоотой байдгийн бэлээ. Монголын төр ч гэсэн холбоотой байх ёстой. Хүнээрээ дамжиж биш энэ бэлэгдлүүдээрээ дамжиж холбоотой байх ёстой байдаг. Тийм учраас нэг хэрвээ бид нэг төрөө муулаад байх юм бол гэр одоо нэг айлд оршижээл айлын одоо юу гэдэг гал голомтыг муулаад цахиусыг нэг харж муулаад тулгыг нэг харж муулаад ингээл ах юм бол тэр айлд ямар ч аврах болохгүй тийм бидтэй ямар одоо эрчим мэдээл тийм бүрэлдэн бий болох вэ. Тэр шиг бид нар төрөө муулаад тахад улс орон хизээч өнгөтэй үүдтэй болохгүй явахгүй. Тэр улс орон дотор байгаа ард түмэн иргэд өөрсдөө хизээч сайхан жарахгүй. Төрийн самун ихсээл төрчин галгүй дүлгүй болоо л төр бужигнаа гүйлдээл нэг дээдхэн судлаа болохгүй доотхонд гүйлээ болохгүй гэдэг үг байгаа тий. Тэгэхээр тэр дээд хүмүүс чинь судлаа болохгүй.
Тэгээд дагаад доодох хүмүүс бид хүлээ болохгүй ингээд зовоол ямар сандаа дөрвээд л ингээд цагаачлаад дайжаад ингээ яваад байна шүү дээ. Энэ утга учраараа төрийг ус ахих хүндлэг утгатай шүү нэг талаасаа. Нөгөө талаасаа тэр охиндоо хэлээд нь шүү дээ төрөө эхлээд идлээгээд төрийн хатан болгоод Монголын төрийг ингээ хүчрэх болгохын төлөө нэг талаасаа нөгөө талаасаа мөнх хөгтөнгөрийн төрийн илчээр зарлиг аваад томилуудаа явсан шүү дээ охин. Тэгжээж тэр утгаараа өрөмжийн түүнийдвэр төрийн хоёрдугаар төрийг дээдлж авч байгаараа гэх. Тэгээд тэр улс нь хүчрэх байх юм бол тэр хүн өөрийнх нь гэргийн хань болоод очиж байгаа ер нь нөхөр нь тэр одоо улсынхаа төрийг хүчрэх байгуулад тэр эрчин өөрөө амар амгалан байгаад дорн тэр улсын одоо улсын төр нь хүчрэх байгаад ард иргэд нь амар амгалан болоо ард иргэд нь тэр хүний одоо нэр хүндийг өргөн штэ энэ одоо хатан алага бихий хатан гэж ингээд одоо алтан бихий дээр илүү алага бихий дээр тэ алтан бихий хатны нэр хүнд өснө гэж чинь нөхөд дагаад нөхрийн нэр хүнд өснө гэж чинь дагаад төрөнд амар амгалан болно. Тэгээд тэр төрийг дагаад Монголын төр хөх Монголын төр амар амгалан болохын хэрэг хөх мөнгөний төр амар амгалан буй тэр тэнгэр оршихуй тэр згэр амар амгалан их дэлхий тэр згэр амар амгалан Монголын зонголон хүн төрөлхөн амар амгалан болохыг суурь тавьд учраас төрийг дээдл гэдэг зарчим байдаг. Би одоо өнөөдөр ингээд хүмүүс ингээд яг ингээд Монгол улс хэцүү байна гад ингээд төрийн одоо төрд байж байгаа хүмүүс чинь ингээд муу мухай юм хийж байгаа нь үнэн шүү дээ тий. Одоо газар нутгаа зараад юу ч болохгүй одоо урамраа ингээд ярьж лэн тий. Тэглээгээд бид ингээд нэг төрийн мусан гэж яриалаа бол нэр зааж л хэлэлтэй. Тэр нөхөр таварш гэж ярил л да. Тэр хэн гэдэг юм. Хэнийг ярил та тий. Нөгөө нэр чинь хэм лөө. Учрлыг ярил та жишээлбэл. Учрал яагаад тийм гэж. Тэс муусан хаан төрийн хулгайчуд гээд төр гэдэг үгийг ариун үгийг аюух холбож хэлж байна. Буруу. Тэгээ муусан төрийн энэ мө төр болохгүй ингээд тэр толонгоор төр хизээч амар амгалан төрийн сам өмнө нэрээ ариун төр гэж ярьдаг шүү дээ. Тий. Ахуй төр ариун гал голомт нар ариун төр зөндөө голом утга нь нөгөө нэг төрийн гал голомт өөрөө алтан газадны төрийн одоо алтан газадны амин галтай холбоотой байдаг байхгүй. Алтан газ одно штэ. Тэгэхээр алтан газууд ч өөрөө огторгын том цөм болж ам болж оршоод байна штэ. Алтан газ одоо тойроод гариг гисүүд бүгд эргэлдээд байна штэ. Цөмөн тойроод одоо гэрийн галыг яагаад яг ингэ дундаа тулганыхаа галыг дунд гэрийнхаа голд хийгээд байгаа юм бэ? Их дэлхийн цөм ам яагаад яг төгдөө байгаад байгаа юм бэ? Нарны одоо сүүн зам галактар нарны дээр алтан ам яагаад баг төгдөн шухуу байгаад байна. Нараа яагаад тойроо тэр олон нарны аймгийн гариг гисүүд эргэлдээд байгаа юм бэ? Дандаа гал байгаа газар төвхрээлэл байна. Татах хүч байна. Тэр ингээ энэ олон бэлэгдлүүдийн чинь цаана нөгөө амил гал байгаа штэ гал ариун байлга гэдэг том ёс чинь байж лэн галаад байгаа тайр гэдэг зүйл байж ин амь нас гэдэг зүйл байж ин мөх оршуу амьдрал бүгд байж. За тэнгүүд манай Монголын төр хөх Монголын төрийн манай Монгол бүх төрүүд арай бодлоо шүү. Монголын төр ямар ч алтан гоцсны амин галтай Монголын төрийн гал хоёр холбоотой байдаг. Тэгэхээр бид нар төрөө муулаалах юм бол энэ алтан газ одны одыг муулаад энэ алтан гоцсны амин галыг бөхөөх үйлрэл ороод байгаа. Тэгэхээр энэ огторгой ертөнцийг өөртөө тогтоон барьж байгаа тэр их том цөмийн татах хүчийг тээж урьж байгаа алтан газуудыг муулаад байгаатай адилхан. Тэгэхээр тэр алтан газууд яг гадс мэт нэг дороо хүчтэй зоогдож байханд бол асрыг хүч байж байгаа штэ оршиж байгаа. Эргүүлээд өөрөө огторгоо тарж та нар энгийнээр бодолтой ингээд морины зэлэн дээр ингээд гац зоогоо тэрийгээ тойруулна нэг уйцсан байдаг шиг бүх юм л тийм ингээд гацлалтай тэр гац гэдэг зүйл хөдөлгөөнгүй байх хэрэгтэй шүү дээ. Тэр гацгийн хөдөлгөөнгүй байгаа хүчийг бид нар өөрсдөө ингээд муу хэлсэн үгээр төрөө муулж байгаа үгээрээ дамжуулаад тэр төрийн галтан галыг үүсгэж байгаатай л адилхан. Огторгой ертөнцийн тэр цөм болсон гал болсон тулга болсон орон зайг бид сэвтээгээд байгаа. Ганхуулах гэдэг нь гац бит биш байх гэдэг. Гэдэг бас тийм маш том утгахан байгаа. Тэр утгаараа төрийг мууж болохгүй. Тэр утгаараа тийм төрийн сүлийн цаана алтан газ одны амь оршиж байгаа учраас төрийн сүлд өшөөгд өөрийгөө даатах болонд огторгойн тэр амьтай очиж өөрөө амин галтай алтан газ одтой холбогдож байгаа. Алтан газан дээр дамжаад огторгойн амин гал буюу хайрын гал амин булгийн галтай их анхны өвтгч галтай очиж холбогдож байгаа. Тийм учраас л нөгөө гал ариун байх хэрэгтэй гэдэг зарчим байгаа. Төрөө болохгүй байх хэрэгтэй зарчим байгаа. Төрөө дээдлж явах гэсэн зарчим байгаа. Чи огторгой ертөнцийн төлөөх байгуулгаж байгаа энэ төрийн төлөө зүтгэснээрээ чи яадаг? Миний мөнх хөх тэнгэрийн мөнх оршихуйн төлөө зүтгэсэн гэдэг. Чиний гавья нэр төр үргэлж дуусгацж явна шүү. Тэгээс энэ ард түмэн дунд дуусгахтаа биш мөнх хөх тэнгэрт дуусгахтаа байхгүй.
Тэр алтан газ одны өвөл эрт дэмээ өгсөн тэр агуу их гавьяа зүтгэл дуусгах. Тэгээд тэр хүний газар нутагт одоо бэр болж очиж байгаа хүн эр нөхрөө хүндлэхгүйгээр яаж тэр улсын төрийг тогтоон байгуулах юм? Эр нөхрөө хүндэлж байж тэр эр нөхөр эргээд эхнэрээ хүндэлж байж тэр хоёрын хооронд хүндлэлийн хайрын асар хүчтэй торгон холбоо үүсэж байж тэгээ хамтран зүтгэж өөрийнхөө итгэл үнэмшлэгэд юм хийх гэж байгаа үйл хэргийг эр нөхөртөө таниулж байж тэгээ тэр улсыг агуу төр байгуулахаа хуйлаа зэрэг мэдж зүтгээ тэр агуу төр нь эргээд хөх Монголын төрд зүтгээд хөх Монголын төр нь мөнхөргийн тэнгэрийг төр буй алтан энд дэлхийн ертөнцийн мөнх оршоо хүч буй тэр газ одны өвдөд зүтгэж бүх юм ингээд зам багтай. Тэгмээс төрийг нэг бид нар ингээд сурвалт ингээд явуулахдаа хизээч төрийг муулдаггүй байхгүй. Тэгснээр гадуур юм ойлголт байд. Мус аймад ингээд эрдэм заагаас суугаад байгаа юм. Та нар гарч ингээд талбай дээр жагсаач гэд. Өөртөө ингээд тохирчаал талбай юмуд хүмүүс талбай өөрөө ариун гал голомт ариун юу штэ. Ариун одоо нэг өлгий штэ. Төрийн өлгий. Төрийн өлгий дээр очиод бид нар ингээд хармуу юм хэлээ хашгичаад гуухчаад орилдоод төрийн гал голомтыг төрийн шүтэн рүү хашгираад иж болохгүй да. Тэгээ тэрийг болохгүй гэдгийг мэдчихээ тэнд очихгүй биш үү? Бид очихгүй харин өөр зарчмаар энэ оршихуйг ариун цэвэрлэе болгочих. Оршихуйн эздэд галын эздэд нь тэр амин болгын эздэд нь мөхтгийн эздэд нь цүмийн эздэд нь ингээд хүч дэмий нөхчээ. Эдэр хүчээ өлгийн эзэд хүчээ аваад ирлээ. Гал голомтын эзэд хүчээ аваад ирлээ. Мөх хөгтөнгний хүчээ аваад ирлэх юм бол энэ олон хүчтэй нөтөд чи хүржээд энийг гоё болгочих гээд байгаа байхгүй. Тэр үйлээ бид нар хийж байгаа. Одоо төрөө ер нь сайн дээдлж шүтэх ёстой байна гэдгийг ер нь ойлголоо. Тэгвэл төр дотор маань одоо ард түмэн ойлголт байгаа шүү дээ. Тэгэхээр ард түмний одоо бусдыг гэх юм уу нийт даяар нь ер нь яаж хайрлуул одоо зохих вэ гэх юм уу? За тэгвэл ингэж нэг юм бас дахиад түрүүний тэр дэлгэн гэдэг хатан ингэж хэлжсэн бохоо номын их багш шүү дээ. Номын их мөргөн дораатуулах юм дораатуулах юм авч төрүүлсэн ард түмэн бүү дорой. Чи алдаж болно ард түмэн битгий давуулж л да. Ямарваа нэмийг ингээд муутгах дораатуулж болно. Гэтэ ард түмэн битгий дорой. Түмэн олноо бүү дагуулж түмэн олноо бүү дорой. Зүхэх үг байж болно зүхэх юм уу гэхдээ төрөө битгий зүхгээ ийм гурав хэлсэн баггүй. Зүхэх юм авч төрөө бүү зүх. Дораатуулах юм уу байж ард түмэн битгий дораатуулах. Тэгээд алдвал өөрөө л ард. Битгий ард түмэн араасаа дагуулж л. Бидний хэлсэн бид байхгүй ухаантай маш ухаантай тэгэнгүүт яг наад өгсөн саанд орж байгаа. Нэгдүгээр энэ төр өрн юуны талаар шатаа. Тэгэхээр ард түмнийг одоо сайн сайхан гэдэг юм амар амгалан амьдруулахын төлөө төр оршиж байгаа шүү. Эцсийн төрийн өөрх нь оршиж байгаа зорилго тэр шүү. Төр гэдэг зүйлс ард түмнээс салчаад өгдөг. Төрийн одоо мап гэдэг юм тэр сүлжээ сайхан амьдрах гэдэг зорилго энэ Монгол өвдөөцийн тийм уурах тархинаас гарсан зүйл биш. Мөнх тэнгэрийн тэр одоо үндсэн ариун эрхэм зүйл биш. Жишээлбэл за нэг юм хэлээ. Одоо ингэж штэ. Зарим хүмүүс одоо яг ингээл өөрхөн хашаа ингээл аягүй гоё байлгал хашаан дотроо сайхан амьдарч байгаа үзээд нь штэ. Чи хашаандаа ганцаараа сайхан амьдарч байгаа юм даа. Өөр болоход адилхан чиний хашаа нэрвэгдэн тийм гал төмөр тавихад чиний хашаа адилхан. Ган гачи болгочны хашаа адилхан нэрвэгдэн шүү дээ. Жишээлбэл байгалийн янз янзын үзэгдэл. Тэрэн шиг нөгөө нэг тийм нэг аминчхан төрөх хаанч байдаггүй. Аминчхан төрийн үндсэн бүр ард түмний сайхан байх. Тэгэхээр ард түмний нэг тодорхой хэсэг бүлэгхэн масыг сайхан байлгахын төр ажиллах болохгүй шүү. Төр бүх нийт ард түмний сайхан болох гэдэг байна шүү. Тэр утгаараа нөгөө нэг төрийн үндсэн үргэлжлэр ард түмнээ хайрлах бас хайрлахын утга учир цаана төр оршин байгаа бас тэмдэглэл оршиж байгаа. Тэгээд хаан төрийн эзэн Монгол Чингис ард түмнээ л хайрладаг тийм ганцхан зарчим ирчихсэн шүү. Би хамгийн ихлээр ард түмний хайр шиг нэгдүгээр тавиа. Гэснээс чиний хоёр хэрэг нэгдүгээр байх хэрэгтэй гэж хизээч ярьж байгаа. Хамгийн сүүл одоо хэн наалуулдаг зэрэг сайд зэрэг гүшүүнчэн тий. Тэгээ Монгол улсын сарвалах хааны тэтгэн өөрийнхөө хайр шиг хамгийн хувийн хэрэг шиг хамгийн сүүл тавьж ирсэн шүү. Эхлээд нэг их хашиг бай. Дараа нь тэр бүл фракцийн хэрэг шиг гэдэг намын хэрэг шиг. Дараа нь хамгийн сүүл миний хувийн хэрэг шиг. Тэгээ энэ нэг
эренбэр л юм. Тэгэхээр ард түмнийг нэгдүгээр тавьж ижил сая ард түмэн төрөн хайрлан хүндлэн ард төрн хүчрэг оршин төрийн үйл ажиллагаа хүчрэг төр аяд зөөлөн одоо төр ийм хүчрэг зөв байх юм. Ядаж төрийн алсын хараа мэрэгэн харааны одоо алсын харааны жанжин шугамын гол эцсийн цэг ард түмний сайхан амьдрал гэдэг зүйл баггүй. Зорилго эрхэм зорилгын цэгийн цэг. Тэгэхээр төр тэрний хаалт төлөө ажиллах үүрэгтэй. Энэ цагийн төр чинь нүг тийм биш гажуучаад байгаа учраас нүг хүмүүс төрийн үүрэг оройлыг дутуу үнэлээд төрийн байх үндсийг бас дутуу ойлгоод байгаад байна л та. Тэгэхээр ард түмний сайхан амьдруулна гэдэг нь эцсийн дүндээ ядаж л байгаль дэлхий аяд зөөлөн байх хэрэгтэй шүү. Түрүү хэлснээр төрийн хэд очиод тэнд одоо зайсанд байшин барьлаа яах юм бэ? Газар хөдлөлт бол бүгдээр адилхан сүрэн сүнэж. Ган гачд бүгдээр адилхан нэрвэгдэнэ. Дайн байлын бол бүгдээр адилхан нэрвэгдэнэ. Тийм учраас дайн болоход нөгөө нэг юун дээр байгаа штэ түүхэнд хөлөг чи ард түмнээ өөрөө нэг баахан алтаа байшаад нэг зориндоо ичээд тэгээд нөгөө нэг Багдад руу орднороо дайрсан чинь хамгаалтын үүдэн гэдэг харуул хамгаалтын зэрэг үүдэн гэсэн зэрэг зэвсэггүй шүү байж байгаа өөрийг нь хамгаалж чадаагүй тэгээд чи энэгээр чи ард түмэндээ чи юм зэрэг зэвсэг хийж өгөхгүй яасан гэдэг шиг үнэхээр нөгөө нэг сайхан л байлгаад бол ард түмний хайр хүндэтгэл таталтай. Тэгэх юм бол чи үнэхээр нэг олон удаа төрд гарч чи олон удаа одоо юу гэдэг төрийн төвшөө байж чиний ард түмэн чинь сайхан амьдрал чиний үр хөвгт гудамжинд явахтаа сэтгэл амраамлаа байгаад л янз янзын одоо хэцүү зүйл болох юм бол хамгийн түрүү дайн байлдан болъё гэж бодох юм бол хамгийн түрүү ард түмэн та нарыг л очиж хамгаална шүү дээ. Тийм биз дээ. Төрийн өндө хамцуулыг гэдэг зайсангаа хамгаална шүү дээ. Энд хамгийн үн цэнтэй эрхэм хүмүүс нэг бидний төлөө бүхнийг хийсэн хүмүүс маань энд байгааг очиж хамгаална шүү. Тэгээд дайн байлаа гэхэд тэд хамгийн түрүү хаяа явж шүү. Мусаа ашгүй идрэл хамгийн түрүү идэр одоо сүрж ивэл та эдрийн орд хаш сүрээсэй л гэж бодсон шүү. Хүссэн үсээ чи ард түмэн хайрлаа өмж ард түмэн хайрлахгүй шүү эдрийг. Зарчим нэг бас нэг тиймэрхүү том ойлголт байгаа. Тэр үндс оршин байхын үндсэн үүрэг тийм л. Түмний амьдралыг амар амгалан л байл. Нэг хэсгийг амар ядуу амьдруулад нэг хэсгийг одоо онгоцоор бэлугаас үүж байлгаж болохгүй шүү дээ. Орлогын тэгшбэл суурилт гэдэг нь баялагын тэгшбэл суурилт. Энэ чинь төрийн үндсэн үүрэг биш шүү дээ. Төрийн үндсэн үүрэг баялагыг тэгш орлох хэрэгтэй. Тэгш биш хуурилчаад өндөр баялагын тэгш суурилт гэдэг худлаа ярихаа болох хэрэгтэй шүү. Тэгээд муу амьдарч байгаа хүмүүсийн өөрөх нь үлгэр үгүй шүү дээ. Төрийн асрах оролцоо өнөөдөр хүмүүсийг ингээд гундах төрийн хайр халамж үзэхгүй явах гэж. Тэгээд төрийн хайр гэдэг мөнгө хэлж байгаа биш шүү. Сайн сайхан амьдрах орчин нөхцөлийн бүрдүүл хүм болгон өөрийнхөө амьдралыг аваа явах чадaltaй. Нөхцөл нь л бүрдчих юм бол. Яагаад хүний газар очиод сайхан амьдраад чадаад байгаа юм? Тэд нар ч ажил хийхгүй гэж хэвтээгүй биш шүү. Залхуурч хэвтээгүй биш. Тэтгэмж хүс хэвтээгүй харагдчихэж шүү. Хүний газар очихороо сайн ажиллаад байгаа юм чи. Энэ орчин нөхцөл нь байсан бол тэр хүч хөдөлмөрийг Монголдоо зарна шүү. Тэнд хүний газар барилга байгууламж бариад байж байгаа. Энд хүний Монголдоо барилга байгууламж барих юм байна шүү. Улс орон чинь тэгж хөгжчихвээс. Энд чинь өөрөө ард түмнийг хайрлаж байгаа юм шүү. Ажлын байрт, адгийн наазгын ажлын байрт амьдралын баталгаатай байлгах нь ард түмнийг хайрлаж байгаа хайр мөр шилбэл. Тэгтэл өнөөдөр ард түмний амьдрал одоо амар амгалан малаад ингээд амьдарч байсан хүн бэлчээрээ судлуулж аваад чөлөөлүүлж аваад тэн дээр ч уурхаа биччихсэн. Бэлчээр тэнд зүг зүгээр амьдарч байсан хүмүүсийн булаг шанданд нь урааны ходоо хөхөр цацраж хийчээд ингээд өчнөө ингээд сонин хөлгартай амьтанд төрүүлж тэрийг одоо зөвтгөө сууж байгаа нэг чинь ямар юмны хайр үү юм. Тэгэл ингээд ярих гэдэг юм л да. Нэг юм эсэргүү нэг асуулт асуучих байгаа. Одоо төрийг ингээд аав ээжигээ бодоод ард түмнийг хүүхдээгээ бодож штэ. Тэгэнгүүт хоёулынх нь хамгийн ихэнд асууж исэн асуулт тэр ингээд буулгачвал одоо ингээд аав ээжтэй гомдож болохгүй, уурлаж болохгүй гэд ойлгочж байгаа штэ. Тэнгүүт төрийг хүмүүсийг бас яг тэгээ бодож болох юм болоо одоо юу хэ бас та нэг хэлсэн чинь ижлэхэн эрчимтэй учраас ингээд их өрөн болцсон байгаа гэдэгтэй адилхан бид нар ингээд төрийн энэ одоо дээдчүүлэлтэй ижлэхэн юм эрчимтэй болцсон учраас одоо ингээд нэгэн дээвэр доор ингээд байгаад байна гэдэг. Яг нэг их хүрэн холбоо гэдэг шиг төр ард түмэн хоёр хоорондоо их хүрэн холбоо. Төрийн их ард түмэн хүүхдэн штэ. Заавал нэг бид нар жижигрүүлж ойлгох хэрэгтэй шүү. Эцэг ихэ гэж ойлгох хэрэгтэй. Тэгж юм бол нэг их хүрэн холбоо дэлхий дээр хүчвэл дэлхийгээс бид өнөөдөр төрөхдөө дэлхийн одоо өв сургамж дэлхийн ус одоо агаар салхинаас төрсөн. Тэднийг нэг ундаалж байж бидний нэг хоёрхан эс чинь том болсон гэдэг утгаараа бид жишээлбэл дэлхийн урсад гэдэг дэлхийн ижи биднийг бүгднийх нь миний урсад гэж үздэг. Өөр гарагт төрөх гэж байхад дэлхий захиалж цацаг төрүүлсэн байна.
цаан чинь. Тэгэхээр дэлхийн урсгал гэж үздэг байна штэ. Тэгэхээр одоо яг тэр шиг төр ард түмний хооронд яг тийм амин хүн холбоо, их хүрэн холбоо. Тэгэхээр бид төрөө хөндөж төрөө үнэхээр төрдөө хайртай л бол үнэхээр төрөө дээдлдэг л бол төрийн үн цэн мөн чанарыг үүрэг оройлын зөв таньсан бол хийсэн ш төрдөө бид нар тэр ард түмний хайр даахгүй хүмүүсийг гарахгүй байх байсан л та бид талаасаа. Тэгээ бүхэн ингээд ингэчээд байгаа болохоор бас айгүй хэцүү. Гэхдээ л энэ муу төрөөс болоод муу амьдарч байна гэд бас төрөөн бас хараахгүй тэр нүдхэн өвөл тухайн одоо эзэнтэй тэр хүнийг л гэдэг зарчим байна л та тэр төрд гарсан хүмүүсээс ялгаж царлах нь маш чухал ойлголттой тий. Тэгэл нөө төрийн хараагаа талаа төр ард түмний нөө хүн холбоо уламжлалаа. Тийм ээ л аавыгаа одоо өвсөлтөл ядсан утга болчихлоо шүү дээ. Тэгэхээр нөө төр гэдгээ энэ цагийн төрийн орнд сууж байгаа нөө зарим нэг хүмүүсээс салгаад ярьж үлдэх зүгээр гэдэг байхгүй. Нөгөө нэг үхрийн өвөр дарвал мянган үхрийн өвөр дарв нэгээд тэнд нэг хүн муу байхлаараа нөгөө төрийн муу сайн үд гэж ярангуут болчихсон тийм тий. Тэгэл их олон юм. Тэгэхээр үгийн сонголтоо бас их зөв болох нь шүү дээ. За маш сонирхолтой подкаст ярилцлага байлаа. Миний хувьд бол маш их гал өрдлөө. Тэгээд бас нэг сая хүрдний хүрдээ 7 хүрдээ хайр гэдэг үгээр бас засал хий гэж бас бодлоо. Тэгээд аав ээжигээ гомдоохгүй хайрлах хэрэгтэй гэдгийг маш сайн ойлголоо. Бас өөрийгөө хайрлах, төрөө хайрлах гэдгийг бас их сайхан ухаарлаа. Тэгээд багш таньда маш их баярлалаа, талархлаа гэж хэлмээр байна. Тэгээд комментээр та нар манаас асуухыг хүссэн зүйл байвал бичээрэй. За баярлалаа. Сайхан сурал подкаст хийх санал гаргаж ярилцлага авч байгаа тий. Одоо ярилцлага явахад сургалтын нэг хэлбэр юм да тий. Сургалтыг ярилцлагаар авч штэ.